Сайн байцгаана уу бүгдэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. S1 төрийн бас байгууллагын зүгээс аутизмын талаарх мэдлэг мэдээллийг нийгэмд таниулах, үнэн зөв бодит мэдээллийг хүргэх зорилгоор цуврал подкастууд S1 нэртэйгээр эхлүүлж байгаа. За өнөөдрийн подкастын маань зочноор Саруул сайхан журнал төвийн үүсгэн байгуулагч захирал Мөнгөн Сархич минь оролцож байна. За сайн байна уу? Сайн байна уу танд? Өнөөдөр би Мөнгөн Сархичтэйгээ аутизм ба ээжүүдийн сэтгэл зүй гэдэг сэдвээр ярих гэж байгаа одоо туйлын их баяртай байна. За тэгээд хамгийн түрүүнд мөн хичээсээ гүйцэтгэх захирлаас сэтгэл зүйч болсон одоо энэ түүхийг нь сонсомоор байна. За яг Мөнгөн Сар гэдэг хүний түүх гэдгээс илүү те өөр бусад ээж нартай төстэй юмнууд нь юу ах вэ? Тэднэрт яаж буух нь гэдэг талаас нь сонсоорой. Тэг үзэж сонсож байгаа хүмүүс. За миний хувьд болохоор өөрийгөө айгүй тийм юу төсөөлж исэн. Анх бол их тийм амжилттай мундаг бизнесмен нэмэгтэйгээр төсөөлж исэн. Тэгэл яг тэр одоо төсөөллөөр л ингээл амьдрал карьер хөгөөл сураал боловсраал ингээл ажиллаад 11-2 жил ажилласан байсан. Тэгээд нэг 30-аад хүнтэй компанид гүйцэтгэх захирлаараа хамгийн сүүлд бол тийм ажил хийж агаад тэгээд ихтэй оншоо автсан байсан л да. Оншоо аваад давхар одоо гүйцэтгэх захирал хийх чи өөрөө бас айгүй хариуцлагатай ажил те. Цаг наргүй байх шаардлага бас гарна. Тэр 30 хүний одоо амьдрал авахыг хариуцаад дагаад явж байгаа хавцаа эзэмшигчдийнхаа өмнө хүрээцэн хүлээц өөрөө байгаа те. Тэгээ явж байгаа гэтэл дахиад энэ талд гэр бүл хаягдаад хүүхэд хаягдаад ингээд харна. Аль альт нь юм буруутай мэдрэмж аваад нэг юм гэлти мэдрэмж аваад тэгээд ингээ алийг сайн хийж чадахгүй юм шиг, сайн хийж чадахгүй юм шиг, сайн одоо ажиллаач хийж чадахгүй юм шиг ингээд айгүй хэцүү юм хуваагдмал байдал байгаа гэсэн. Тэгээд сүүлдээ за боли гэж шийдээд боли ердөөс ингээ гэртээ хүүхдээ анхаарай гэд. Тэгээд гэртээ хүүхдээ яг ингээд хүүхд рүү анхаараа суугаар бас хүн чинь нийгмийн амьтан учраас сэтгэл зүй амар хэцүү болж эхэлж байгаа. Тэг яг хойштоо ойлоо ингээ яриад хаар сэтгэл зүй яг ямар үештүүдийг дайрдаг ээж нар те гэдг нь ингээд гарах ярина л да. Тэгээд хэцүү болоод эхлэхээр анх бол нэг хүүхдээ гэхээс илүү өөрийнхөө учрыг олох гээд ер нь сэтгэл зүгээр сурч эхэлсэн. Тэгэл хүүхдтэй анхаарахаас гадна гэр бүл хосын харилцаанд асуудал үүсэл тэгэл ээж аавтайгаа ингээл ер нь бүхэл хүнтэй бүхэл юмтай харгал ингээл зүуд гудамжинд одоо тий зөрөөд өнгөрсөн хүн л ингээл намааг л муу хараад байгаа юм шиг надад ингээд онцгүй байгаад байгаа юм шиг сэтгэл төрүүлээл Би муу даач юм шиг тий. Тий, янз бүрийн бодлоод төрөөл, янз бүрийн мэдрэмжүүд төрөөл байдгийм билээ. Тэгээд сэтгэл зүгээр анх сурж эхэлсэн. Нэг сэтгэл зүйч болох гэж биш, ер нь бол асуудлаа шийдэх гэж сурсан. Тий. Тэгээд сурж явах явцтай хүн чинь бас ингээд юм сонсоо сураа. Тэгээд яг тэр нэг аягүй олон өөртөө ажиллах тийм ажлууд хийдэг л дээ сурж явах явцтай. Тэгээд тэр үедээ өөрөө ч нэлээд эдгэрэлд ороод амьдралд ч гэсэн нэлээд өөрчлөлтүүд ороод тэгээд тэгэхээр хүн чинь бас яг энэ чиглэлээр өшөө бусдад туслаж эхлэхгүйсэн ч гэдэг юм уу те яг надтай адилхан асуудалтайгаа бусад хүмүүст гэдэг юм бодлоо төрүүл ингээл явт юм хэлээ л те. Тэгэл төгссөн тэгээд сэтгэл зүйч болсон. Одоо ингээд сууж байна. Та тэгэхээр хэдэн жилийн өмнө яг охиныхоо уншиг сонссон гэсэн үг үү? Одоо манай охин чинь 6 нас хүрсэн. Би чи 2 нас гарантай байсан гэж 4 жилийн өмнө 4 жилийн. Тэгээд нэг жилийн дараа сэтгэл зүйчээр сураал. Тэгэл хагас жилийн дараагаас ер нь сураал тэгэл төгссөн дөө. Тэгэхээр одоо нөгөө мэдээж оншоо авах процесс бол маш хэцүү байдаг яг тэр момент бол тий. Тэгэнгүүт тэр дунд чинь та за би өөрийнхөө учрыг олох хэрэгтэй байна гэдэг шийдвэр гаргасан байна. За тэгээ тэр процессыг даван туулаад одоо яг мэргэжлийн хүн болсон байна тий. Тэгэхээр энэ яг мэргэжлийн үүднээс харуул бидний дотор яг юу болоод идэм бэ? Юу байсан? Саяхан бас нэг судалгаа үзчихсэн. Тэгсэн чинь ээж нар 7 үеиштэйг дамждаг гинэ. За хамгийн эхлээд болохоор нэг л биш байгааг анзаарч эхэлдэг гин. Хүүхдээ анзаараад нэг л биш байгааг анзаардаг. Тэгээд эргэлт сэжиг төрж эхэлдэг. Тэгээд нилээ ингээд тэр үед одоо ингээд судлах гэж эхлээл нэг л бус түүхтээс ялгаатай байгааг судалж эхлээл ингээд. Тэгээд тэр үед нь ингээд эмч нар ч юм уу те эсвэл одоо гэр бүлийн хүмүүс ч юм уу ингээд за гайгүй харьцангуй эрттэй наа чи дэндүү санаа зовоод байна ч гэдэг юм уу те ингээд байлгаар хүлээлгээд идэг. Тэгээд энэ бол нэгдүгээр үе шат. За хоёрдугаар үе шатн дээр бол ээж нар
байдал нэлээд ялгаатай байгааг мэдж байгаа учраас эрэл хайгуул хийж эхэлдэг юм байна. Одоо сошиал орчноос ч гэдэг юм уу те эмч нараас ч гэдэг юм уу цэцэр сургуулийн багш нараас ч гэдэг юм ингээд эрэл хайгуул хийж эхэлдэг. Тэгээ ерөнхийдөө бол нэлээд итгэлтэй болоод эхэлдэг. За энэ гарцаагүй биш болоод эхэллээ гэдэг дээр нэлээд юм итгэлтэй болоод эхэлдэг. За тэр үед төгшүүр нэлээд өндөрсөж эхэлт юм байна. Ер нь ингээл айц төгшүүр ихсэн сэтгэл санаа нэлээд докторгүй болж эхэлнэ те. За тэгээд 3 дахь үе шатад орд юм байна. 3 дахь үе шат нь яадаг вэ гэхээр онш авдаг. Тэгээ онш авахаар бүр яг шок болдог. Тэр бол онш авсны дараагаар ээж нарын хувьд ирээдүйд яах вэ гэдэг бодол айгүй түгээмэл орж ирдэг. Тэр бол ингээд маш юм одоо хэцүү юм үе байдаг. За тэгээ шоконд орсон энэ үе шатаасаа 4 дахь үе шат руу ордог. 4 дахь үе шатн дээр яадаг вэ гэхээр гашуудж эхэлдэг. Одоо ер нь ээж аав хүний хувьд хүүхэд гэдэг чинь яг ирээдүйн байхгүй юу? Одоо тэр хүмүүсийн залгамж тэр хүний ирээдүйтэй. Тэр ирээдүйд тодорхойг болоод эхэлж байгаа байхгүй юу? Энэ хүүхэд яах вэ? Ирээдүйд яахан тодорхойгүй сургууль сурах юм уу, хүнтэй суух юм уу, те хилд орох юм уу, ингээ бүх юм аягүй тодорхойгүй болоод эхэлж байгаа. Тэгэхээр ямар ч хүн төгшин, ямар ч хүн паниктж эхэлнэ. Тэгээд ирээдүйн байхгүй юм шиг мэдрэгдээд эхлэхээр уй гашуу болж эхэлдэг. Яг уй гашууд харт өмнө алдсан юм шиг тийм алдсан мэдрэмж авдаг. Тэгээ уй гашууд автаад ингээ байжгаад за дараа нь 5 дахь үе шатанд яадаг гэхээр тэмцэж эхэлдэг. Ердөөсөө одоо янз бүрийн терапи сургалтуудад явдаг. Сайн гэсэн болгон хүүхдэд тэврээд гүйдэг те. Тийшээ тим юмч байна. Шада бараг л нөө ламаарч хамаагүй ингээл гүүгээл те. Одоо бид нар ч тэр мухружирт ингээл зөндөө явдаг штэ. Тэгээд ингээд явдсан юм байна. Тэг яг энэ үед хүүхдэд нэлийн өөрчлөлт орж эхэлдэг. Хүүхд бол сайжирч эхэлдэг. Гэхдээ ээж нар борноут болчдөг. За ингээд 6 дахь үе шатанд орчих жоох. 6 дахь үе шатанд ороход аль эдний архаг одоо ядаргаанд орчдөг тий. Стресс ингээд бүх одоо нуруу ахвалсан юм шиг мэдрэмж төрдөг байгаа байхгүй. Тэгээ тэр үед бас нэлээд одоо нойргууд нь бие физиологийн хувьд ээжүүдэд одоо маш том асуудлууд үүснэ тий. Ингээд тэгээ 6 дахь үе шатын буюу тэр архаг стрессийн үе шатыг ингээд даваад тэгээ хамгийн сүүлд 7 дахь үе шатн дээр хүлээн зөвшөөрөлт явагддаг. За ер нь бодит байдал юм байна. Би ингэж ажиллах хэрэгтэй юм байна гэд ийм юмыг бол ингээд балансыг тааруулах хэрэгтэй юм байна гэдгийг ингээд ойлгоод эхэлдэг. За тэгээ хүлээн зөвшөөрөлт явагдсны дараагаар маш ийм гайхалтай ч гэдэг юм уу тий одоо сонирхолтой тийм үр дүн гардаг нь яа гэвэл ээж нарын хувьд айгүй хөгжцсөн байдаг энэ хугацаанд энэ замыг туулж явах хугацаанд өөрөө анзаараагүйгээр айгүй хөгжцсөн байдаг. Дээрэс нь юу ятдаг амьдралын утга учир нь зорилго нь энэ төр ингээд айгүй өөр болоод айгүй том болоод тэгээд одоо хүнийг хайрлах энэрх тий хүний оронд өөрийгөө тавьж бодох энэ тэр байдлууд ингээд айгүй хөгжөөд өөр болчихдөг юм байл та. Тэгэхээр гэхдээ энэ үе шатыг хүн болгон одоо өөрийнхөө тууллаар өөрийнхөө хүүхэд нас өөрийнхөө одоо зовлон зүтгүүрийг давж туулсан тэр ялгаатай өсөж хүмүүжсэн байдлаас ч гэдэг юм. Тэг ялгаатай арга гэрийн нөөц бололцоогоноос ч гэдэг юм. Ингээд янз бүрийн хугацаанд даван туулдаг. Тэгээд бас заримдаа буцдаг ээж нар ч гэсэндээ тий. Одоо жишээлбэл ингээд биднэрт чинь юм болгон шин байгаа байхгүй юу? За анх онш аваад ингээд цэцэрлэг төгөгчин шин дараа нь сургуульд орон сургуулийн орчин цоо шин те хүүхдэд шин ээж нарт шин ингээд бүгдэнд нь шин те за тэгэл дараа нь өсвөр нас эхлэх үед дахиад ингээд бүх юм шин тэгэхээр яг энэ үед ингээд дахиад ухраад ингээд дахиад ихнээсээ нөгөө шатаар явдаг те тэгэхээр иймэрхүү үе шатуудыг даван туулдаг юм байна тэгэхээр одоо үзэж байгаа ээжүүд маань те за тэрний ар гэрт байгаа ханижлууд нь те за манай хүн бол ингээд готраад гунаад байгаа юм байна. Одоо байдал үргэлж ийм муухай байх юм байна. Үргэлж ийм хэцүү байх юм байна гэж биш би. Зүгээр энэ ийм үе шатандаа яваа юм байна. Дараагийнхаа юм руу орох юм байна гэдэг ийм одоо итгэлтэйгээр, хүлээлттэйгээр ингээд ажиллах хэрэгтэй, амьдрах хэрэгтэй. Тий. Таныг одоо нөгөө яг дараалалаар нь хэлсэн чинь өөрийгөө харж байгаа юм шиг л байна гэдэг шиг. Үнэхээр яг л энэ замыг туулсан. Тэг эхлээд мэдээж ээж хүний зөв сонгоор, эцэг хүний зөв сонгоор нэг л болохгүй байна гэдэг. Тэгээ яах вэ гэдэг асуултанд орогдсон те. Тэгээ эрэл хайгуул хийж эхэлнэ. За сэмүүд онш тавигдсан юм байна ч гэдэг юм уу. Тэгээд ер нь яг өнөөдөр энэ контентыг хийж байгаа шалтгаан маань бас яг энэ 7 үе шатыг дамжаад явж байгаагийн хувьд мэдээлэл одоо айгу тутмаг байна. Хүмүүс ихэвчлэн амнаас ам дамжсан эсвэл сэтгэл хөдлөлт хэд автаж бичсэн тэр сошиалын постоор их бас мэдээлэл их сурвалжаа болгож шүү дээ. Тэнгүүд бид нарт одоо яг ингээд
өөрсдөндөө болоод нийгэмд ингээд үнэн бодит тэнцвэртэй мэдээлэл хүргэх ямар нэгэн дуу хоолойг сурулж хэрэгтэй юм болов гэд нөгөөднээс бас ингээд мөнгө сархичтэйгээ ярилцаа сууж байгаа. Чи чинь бас одоо 7 дахь үе шат дээр хараг ирж явж байгаа юм байна шүү дээ. Харин одоо тийм байгаасаа л гэж найдаж байна. Яг тэгэхээр таны саяны хэлсэн 3 дахь болон 4 дахь үе шатууд бол маш хэцүү. Бараг хамгийн хэцүү байх гэж би бодод байгаа байхгүй юу. Тэгээ энэ үе шатыг давах гэж би бараг амьдралынхаа 2 жилийг зарцуулсан баг. Үнэхээр юм бас хэцүү байсан. Одоо эргээд бодоход хэцүү байжтэй гэж бодогддог. Тухайн үед гэхдээ хүн бол нэг анзаардгүй юм билээ шүү дээ. Ингээл нөгөө амар их ийм нөгөө ритмд орсон. Өдрөөс өдөрт хүүхдээ ажиглаад ажиллаа хийгээл завгүй байгаа учраас хүн тухайн үедээ бол за надад хэцүү байна да эсвэл ингээл амар хэцүү байна да гэж юусоо хүн бодогддгоо яг даваад гарсныхаа ардаас л яг тухайн цаг үе мөчөө бодоод хэцүү ээжтэй гэж бодогддог юм шиг санагдсан байхгүй. Тэгэхээр одоо мэдээж хүн болгоны нөгөө туйлсан амьдрал түүх ялгаатай байгаа. Гэхдээ бид нар одоо энэ хамгийн хэцүү 3 дахь 4 дахь үе шатыг одоо яавал хурдан давах вэ? Богино хугацаа зарцуулах вэ гэж. Тэр ууй гашуудлын болон одоо тэр хэцүү байгаа үе гэдэг шүү дээ. За хамгийн нэгдүгээрт одоо ингэж бодогдож байна. Ер нь бид нар ингээд бие муу болохоороо одоо ингээд баггуул хүмүүстэй цөөн биш хүн ээж нар ингээд үнэхээр бүгдийг орхичмоор тийм үе гарддаг. Тэ ингээд бүр ингээд залхахдаг явбал одоо бүр ингээд болдогсон бол ингээд ухраачих гэсэн ч гэдэг юм уу те болдогсон бол энийг ингээд одоо болох юм тоглоомоос гарах юм гэмээр тийм үед бас байдаг шүү дээ хүний амьдралд. Зөвхөн одоо бидний аутизмтай хүмүүс ээж гэлтгүү ер нь хүний амьдралд тийм үед байдаг те. Тэгэхээр тийм үедээ би одоо арчаагүй болохоор ч гэдэг юм уу би сэтгэлийн хатгүй болохоор би муу муухай болохоор тэнэг мангар болохоор ийм одоо байдалтай байна гэдэг ч юм уу те. Эсвэл миний одоо эргэн тойронд аав ээж ах トゥ намайг дэмждэггүй болохоор одоо би ийм хувь тавилантай болохоор ийм байж гэдэг юм ингэж бодохгүйгээр яг саяны хэлсэн шиг үе шат юм байна. Энэ ингээд хүнд үе юм байна. Хүнд үеийг би туулж яваан байна гэдгээ хүлээн зөвшөөрөөд ойлгоод тэгээ ингээд амьдрал дуусна энэ үе шатууд ингээд хэрчим шигтэй ингээд дуусна гэдэг тийм ихтгэл үнэмшилтэй байгаасаа гэдэг үүднээ саяны 7-г одоо хэлж байгаа. Тэгэхээр тэр тийм үед яваа үнэхээр хэцүү байгаа хүмүүс нэгдүгээр тэрийг бодоорой. Тэгээ нар гарнаа гэдэг шиг те бас ингээд өдөр болгон муухай байдаггүй шүү. Үргэлж муухай байдаггүй шүү. За хоёрдугаар талхлаараа би эргээд ингээд санаж хахад юу байсан? Бүх юма өөрөө болгох гээд ингээ хүмүүсээс ингээд эхлээд гордоод байдаг заяа. Одоо тэрийг ингээд нөгөө одоо ингээд надад намайг ойлгохгүй байна. Надад туслахгүй байна. Өстө нэрээ гээд ингээд гомдоод байдаг. Гэхдээ тэрийг ингээд очиод ингээд одоо нөхөртөө ч гэдэг юм уу тий ээж авдаач гэдэг юм ингээд надад үнэхээр хэцүү байна. Би өнөөдөр нэг гараад ингээ агаар талхмаар байна. Та нэг өөртөө нэг 20 минут зарцуулмаар байна. Та тэр хооронд ингээд өгөөч тэгээд өгөөч чи ингээд өгөөч гэж хэлэхгүйгээр ингээ гомдоод туниад ингээд улам дотгошоо болоод улам нийгмээс тусгаарлагдаад улам ингээд байгаад идэг. Тэгээ тэгээд байхаар хин хинд нь хэцүү ингээд болж байгаа юм. Тэгэхээр бас нэг юм үг байдаг л нөө сэтгэл судлалын бас нэг суралц сууж ахмаа нэг орос ах шилжсэн. Хүнээс тусламж гуйж сурах амьдралын чинь асуудлын 50% шийддэг юм а гэж хэлжсэн байхгүй. Тэгэхээр бид нар ингээд нөгөө хүнээс тусламж гуйж сурах хэрэгтэй. Шаардлагатай үедээ би яг ингээд байна, ядраад байна. Би одоо хэцүү байна. Надад ингээд өгөөч гэд маш ойлгомжтойгоор нөгөө хүндээ. Тэгээ нөгөө хүмүүсээр ингээд осго таалгаж байгаа юм шиг тийм тодорхой байх. Тийм тодорхой байх хэрэгтэй. Тэгэхээр тодорхой байхын тулд өөрийгөө бас ойлгодог байх хэрэгтэй. Яг яах гээд байгаагаа, юунд уурлаад байгаагаа, юунд гомдоод байгаагаа ингээд өөрөө ч ойлгохгүй ингээд бухимддаг байхгүй хүн ер нь. Тэгэхээр өөрийгөө ойлгодог байх хэрэгтэй. Тэгээ өөрийгөө ойлгоно гэдэг чинь өшөө цаашлаа явах юм бол өөртөө цаг гаргадаг хэрэгтэй. Өөрийнхөө бодол мэдрэмжийг анзаардаг байх хэрэгтэй. Өөрийгөө хайрладаг байх хэрэгтэй гэл ингээд нөгөө одоо нөгөө жижигрээ үг гэдэг шиг тийм нэг хилдэг үгнүүдийн чинь цаана ердөөсөө л энэ байхгүй. Өөрийгөө ойлгодог, өөрийгөө мэддэг. Надад гоё байна уу, муухай байна уу? Зөвхөн гоё муухай биш мэдрэмж чинь ингээд өчнөө олон байгаа шүү дээ. За гоё дотор яг ингээд байгаа учраас гоё байна. Ингээд байгаа учраас муухай байна. Энэ муухай гэдэг нь гуниг юм уу, гутрал юм уу, айдас юм уу, түгшүүр юм уу те нэг аль нь гэдгийг ялгаад би одоо хин нэм алдагдсан мэдрэмж аваад байгаа юм уу? Эсвэл уур төрөөд байгаа юм уу? Шудраг бас мэдрэмж аваад байгаа юм уу? Эсвэл ичгүүр төрөөд байгаа юм уу? Ичээд байгаа юм уу? Тэгээ юунаас болоод ийм муухай байгаад байгаа юм гэдгийг ингээд өөрөө анзаарч сурах хэрэгтэй байхгүй юу? Ээж нар одоо болон одоо янз бүрийн сэтгэл зүйн асуудалтай байгаа хүмүүс. Гэхдээ яг тэр үеийг туулаа явж байхад энийг ингээд анзаарах амархан биш. Тэгээ анзаарах боломж нь ч ердөөсөө цаг хугацаа өөртөө байх хэрэгтэй. Тий.
Тэгэхээр юм boundary гэж ярьдаг чинь хил хязгаараа тогтоох хэрэгтэй. Энэ асуудалтай ингээ бүр ороод асуудалтай дарагдаад ингээд өөрийгөө алдаад гээгээд ингээ байхгүй болох биш. Жохон хил хязгаараа тогтоогоод жохон өөрийнхөө ингээд хүрийг ягаад өөртөө цаг гаргаад өөрийгөө анзаараад тэгээд эхлэхээс л юм эхэлнэ. Тий. Тэгэхээр одоо ээжүүд бид нэгдүгээрт өөрийгөө маш сайн сонсдог байх хэрэгтэй шүү дээ. Одоо яг юу болоод байгааг. Хоёрдугаарт нь гэр бүлийнхээ хэн нэгний хүнээс одоо тодорхой дэмжлэг маш тодорхой байх хэрэгтэй гэдэг байна шүү дээ. Гол нь. Одоо өөрийнхөө хүсэж байгаа зүйлийг нөгөө хүнээсээ сонсох гээд өөрөө хэлээгүй байж намайг одоо ингэх ёстой. Ингэх баймаар инж гэдэг юм ингээд нэг хүлээлт үүсгчээд тэгээд тэрэнд нь хүрэхгүй болохоор улам их стресстэй байна гэсэн үг тий. Та 3-4 дугаар үе шатаа ер нь яг ямар аргачлалаар таван тулсан бэ? Одоо эргээд бодлоо. Тэр үедээ бол ямар арга маргаач мэдэхгүй тэгээд туулаа явж байгаа шүү дээ амтэн тий. Ер нь аюу их тэгэл ганцаараа тэгэл үйлэл одоо ингээд гэрийнхэндээ ч гэсэн яриаггүй юмнууд зөндөл байгаа тий. Манай хүүхд аюу муу унтдаг байсан. Яг ингээд шөнө 2-3 цаг сэрчдэг. Тэгэл өөрийн 4-5 хүртэл ингээд унтдаггүй. Тэгээд аюу их би архаг юм 3-4 жилийн нойрны асуудалтай болсон. Тэгээд нойр муугаад хаар хүн ч угаасаа ямар ч сайхан зан аршин гарахгүй хүнээс. Тэгээд угаасаа боломж байхгүй тий. Тэгээд юу яасан. Тэр үед ингээд амьдрал айгүй хэцүү санагддаг байсан. Бүх юм утгагүй байгаа юм шиг тий. Яста түрүү хэлдэг шиг ингээд нэрэл болдог тоглоомоос гарчмаар тий. Тийм үе зөндөл байдаг гэсэн. Тэгээд ер нь сэтгэл зүгээр сурж эхэлсэн мал даван туулахад тэр цаг хугацаа хурцсагсан. Тэгээд хүн бас эхлээд нийтдээ мэл ингээд сурахаар одоо ингээд хичээл дээр лекц ингээд уншиж байхдаа эхлээд ингээд бусдыг бодоод иддэг. Манай нөхөр яг ингэдэж штт. Очиж хэлээ. Тэгээд манай ээж яг ингэдэж штт гэх ингээд ярдээс бусад хүнийг засах гад. Нэг жоох юм олоо сонсчгаараа тэрнгээрээ дамжуулж бусад хүнийг засах гад гэдэг тийм бодлоод эхлээд орж ирд юм лээ. Тэгээд ингээд тэр нь явж байгаа дараа нь ингээд нэлээд хугацааны дараа би нэрээ ингэдэг штэ. Би бас ингэчүүл болох юм биш штэ гэдэг ингээ юм харагдаж байгаа байхгүй. Яг юм болгол цаг хугацаатай л юм лээ. Тэгээ өөрийгөө нэрээ ингэчүүл би тэрэ харилцаад ирдэж болох юм байна. Нэрээ ингэчүүл би хүүхдтэй бас өөр байж болох юм байна гэдгийг хараад эхлэх үеэс ер нь нэлээд тайван болж эхэлсэн. Тэгээ яг хөө тэр сурж байгаа үе чинь тэр жигтэй ингээд терапи болчих жоох байхгүй. Тэрнээс гадна сэтгэл зүйчдээр явдаг, сэтгэл засалч эмчдээр явдаг байсан, осороо явдаг байсан, ганцаараа явдаг байсан. Мэргэжлийн хүмүүсийн дэмжлэг авч ирсэн гэсэн үг тийм. Тэднэр бас айгүй хэрэг болсон. Тэгээл бясалгал энэ төр хийгээл бас за одоо нэг баундрыгаа тогтоох хэрэгтэй байна. Үнэхээр би ядраад байгаа юм гэдгийг ойлгож байгаа учраас за би ингээд нэг бясалгалт явлаа. 3 хоногийн бясалгалт явлаа гэдэг. 3 орхиод тэгээд явцдаг энэ төр болж байгаа байхгүй юу. Тэгэхгүй бол ингээл ердөөсөө би холдож болохгүй юм шиг намайг байхгүй бол байдал хэцүү болох юм шиг ингээл зурлаад идэг гэсэн. Тэгэл яваад ирэхэд ягч байж нөгөөдөлж байж л байгаа. Хүүхд сайхан байж л байгаа. Учраа болоод би бас яг тэгдэг байсан баха. Ер нь амралтын өдрийн нэг 2 цаг өөртөө гаргаж чадахгүй л яг л өөрөө хажууд нь байх хэрэгтэй юм шиг л тий. Тэгээ тэр чинь өөрөө нөхцөл байдлыг уламд ордуулаад байгааг бас бид нар нэг сайн анзаарч хардгуул юм билээ л тий. Гэр бүлийн гишүүдийн дэмжлэг бас бидний одоо сэтгэл зүйд маш нөлөөтэй байдаг шүү дээ тий. Тэгэхээр та хэрвээ одоо таны эргэн тойронд ч юм уу эсвэл гэр бүл дотроо яг аутизмын он шавцсан байгаа гэр бүл байгаа бол ээжээс одоо ээж аваас гадна бусад хүмүүст нь одоо нэг ингүүл зүгээр шүү гэж зөвлөхөө өгөл. Тэрнээс өмнө би бас нэг юм эхлээд хэлчихье. Одоо ингээд ээж нар маань бодохдоо өмнөх асуулттай холбоод ярьчих. Ээж нар маань бодохдоо хүүхэд маань ингээд сайжирчвал би тайван болно гэж боддог байхгүй. Тэгээ хүүхэд ингээд жоохон сайжирчвал би одоо ингээд тайван болчихно. Хүүхэд унтдаг болчвол би унтдаг болно гэдэг тий. Үнэн. Гэхдээ нөгөө талаараа энэ чинь юмнуудыг ганцхан хүүхдээс ээж хамаардаг биш. Ээжээс бас хүүхэд хамаардаг. Одоо судалгаагаараа ч тийм байгаа. Тэгэхээр ээж нь сэтгэл санааны хувь тайван байдаг, амар амгалан байдаг бол энэ нь хүүхдийн хөгжилд бас айгүй нөлөөтэй юм байна гэдэг ийм судалгаас байгаа байхгүй. Тэгэхээр бид нар нэг хүүхдтэй л мундаг болох гол нөгөө одоо түрүүний 5 дахь үе шатн дээр бүхний сураал бүгдийг аваад өөрийнхөө бүр нуруу хугартал ингээл зүтгэхээсээ гадна за аваад өөрийнхөө сэтгэл санаан дээр ажиллавал энэ нь хүүхдэд бас айгүй эргээр сайнаар нөлөөлдөг. Тэгээ хүүхдэд төдийгүй гэр бүлийн уур амьсгалд айгүй өөрөөр нөлөөлдөг.
Тэгэхээр гэр бүлийн уур амьсгал, ээж аавын харилцаа гэ бүгд ийм ам тогтун тайван болоод тэгэхээр хүүхэд ч гэсэн тэнд илүү тайван амгалан болоод эхэлдэг. Ийм харилцан ийм хамаарал байдаг шүү. Тэгэхээр ээж нар маань түрүүний асуултан дээр анхаараарай тий. За гэр бүлийн хүмүүсийн хувьд болохоор яг тэгэл хүмүүс ч хөрхий гэр бүлийнхэн бол яг л чадлаараа л ойлгох гол хичээдэг дээ. Тэгээд хамгийн надад лав дэмтэй сайхан санагдчихсан юм бол нөгөө юм би бас өмнө нэг өнд орохтой ажилласан. Бид нар байгаа шүү гэдэг мэдрэмж өгчөөл айгуу гоё идэг. Эхэндээ тэр чинь ингээд анханд ганцаараа бүх юма болох гол ингээд зүтгэл яваад байгаа шүү дээ. Сэтгэл мэдрэмжээ хуваалцахгүй ингээд өөрөө зүтгэл өөрөө уйлал өөрөө ганцаараа шаналал буулам нөгөөд улаасаа холдоол тусгаарлагдаад айл ах дүүгийнхаараа ордог гардаг байсан бол бүр болиол найз нөхдөд уулдаг байсан бол бүр болиод л ингээд ийм болоод идэг. Тэгээ тэр үед нь бид нартай хуваалцах аюулгүй шүү тий бид нар чамааг сонсоход бэлэн шүү туслахад бэлэн шүү гэдэг тэр мэдрэмжийг өгчөөд тэгээд ингээд хажууд нь одоо тий байж учиргүй одоо ингээд лөлөмсөний нарчаал ингэх би зүгээр нэг юм түшээ суудсан байхад л юм шиг тийм мэдрэмж гэдэг байгаа байхгүй тий тийм юм өгчөөл байж хат тэр нь бол гоё санагддаг да тэгжил би одоо зөвлөсөн тийм бид нар бол угаасаа нэг тийм айхтар их юм өсдгүү тий тэрнийхээ хүмүүсээс одоо жишээлбэл гинт гарч ирээл миний хүүхдэд ингээл амар хичээл сургаал те эсвэл одоо ингээл кошокноос нь памперснаас нь гаргаж сургаал хилд оруулахыг сургаал энэ төр тиймэрхүү юм бол нэг хүсэж байдаг шүү дээ. Яг ингэ яг хажууд өстой таны хэлж байгаагаар яг арт тал шүү. Шаардлагатай тохиолдолд хэлээрээ чадлаараа туслахад бэлэн гэдэг тэрл мэдрэмжийг өрнө өгчүүл. Сая ярьж байхад санчлаа. Би нэг удаа бас ингээл амар хямраалаа айгу хэцүү болол тэгээ тэрийг ээждээ хэлээл нөхөртөө хэлээл буула мэлан болол айгу хэцүү байна надад гэл гэрээр нэг драма болохгүй. Тэгээ ээжсэн чинь ээж маань юу байсан байгаа юм. Манай төрсөн дөрөв залгаад ихч чинь ер нь биш байна. Чи нэг 7 хоногт ядаж нэг 2 удаа уцтаад би яагаад асуучаа гэд хэлсэн юм шиг хэлсэн юм байгаа. Яг би дараа нь л хэлсэн юм ийцэн л дээ. Тэгээ манай бас айгу дотны нах зэгчээдэг байхгүй. Тэгэл тэр мөрнөрөж гисэн залгаал манай мөнөө айгу хэцүү байх шиг байна гэж хэлсэн шиг. Чи сүүлийн 2-3 өдөр миний уцтайгаар. Тэгэл байсгаар залгаал яаж вэ? Чи гайгүй юу? Охин нь гайгүй юу? Гэл тэгдэг. Тэгэл тиймэрхүү асуулт суучаал за бид нар Тайван гэж салгачдаг. Тэгээ тэр чинь ингээд надад айгүй гоё мэдрэмж өгч ирснийг одоо санчлаа ингээд нэрээ надад гэр бүл байгаа штэ тэгээ нэрээ намаа гэх хүмүүс байгаа штэ одоо би байхгүй болсон ч миний охиныг гэх хүмүүс байгаа штэ гэсэн тийм мэдрэмжийг өгөх нь айгүй тийм тайвшрал болчихж байгаа байхгүй юу тэр нэр айгүй гоё юм байна одоо бидний нөгөө хүүхдүүдийн маань үйлдэлүүд бидний одоо даал тухамсарт бүр ингээд нөгөө төгшөөр болоод хадгалагдсан байт юм шиг байгаа нэ тэгээ тэр бол ингээд хизээд юм тесрэхэд бэлэн бөмбөг шиг ингээд нэг сигнал өгөөл байж идэг тий. Тэгээ мэдээж нөгөө хүний амьдрал чинь гинтийн зүйлүүд тохиолдно. Адаглаад одоо ингээл нэг ажил төрөл дээрээ жоохон алдаа гаргах ч юм уу тий. Тэр үед ингээд нөгөө хацгарахад бэлэн байдаг гэдэг шиг. Тэгэхээр одоо тэр даал тухамсрыг 50 байлгахын тулд бид нэр одоо юу хийвэл одоо хүүхдээ ямар нүдээр харуулж гэдэг юм уу тий. Одоо байнгын л нэг асуудалтай хүн байгаад байгаа шүү дээ. Төгшүүр бол ихэнхдээ хитээдсэн бодлоос ахгүй юу. Одоо бид нар ингээд за хүүхэд амар ингээд олон хүний дэлгүүрт олон хүнтэй дэлгүүрт ингээд хичлэл амар шалаар үйсэн гэж бодъё заяа. За тэгэнгүүт бид нар ингээд яана одоо тэг хүмүүс юу гэж хэлэх болоо гээл тэснэ. Яна ингэж үйлж явж байгаа шатруу хөрчихгүй дээ ч гэдэг юм уу те. Яна ингээд одоо ингэж жаад яачих вэ ч гэдэг ингээл те. Яна нэг нь бичлэг хийгээд сошиалд явчих вэ ч гэдэг ингээд янз бүрийн юмнууд орж ирэх байхгүй бодлууд. Тэг энэ эдгээр бол зүгээр бодол байхгүй юу? Аль нь ч яг бодит байдал дээр ингээд биелэх магадлал нь тун ховор. Тэ. Тэгэхээр ийм чин төгшөөр бол цаанаа дандаа юм нөгөө нэг биелэхгүй зарим нь бүр огт биелэхгүй эсвэл зарим нь яхан магадгүй биелж магадгүй нэг тийм бодлууд л байгаа байхгүй. Тэгээд тэрнээсээ шалтгаалж бид нэр түгшдэг юм байна гэдгээ анзаарчих айгуу чухал. Бодит факт бол манай хүүхэд шалан дээр ол дэлгүүрт өнхөрсөн. Тэр бол факт. Шатруу өнхөрчихгүй дээ, ханайд хүрчихгүй дээ, тэг хүүхдээ шалан дээр өнхөрж байгаа ханайд хүрчихгүй дээ, хүмүүс намааг юугээ хүүхдээ загиндаг хүчирхийлдэг ээж гээд бодчихгүй дээ, яана нэг нь бичлэг хийгээд тавьчихгүй дээ, яана таньдаг мэддэг хүн харчихгүй дээ. Эднэр бүгдээрээ бодол аль нь ч чинь хэн биш гэдгийг ингээд ялгаад харчаар хүн ерөнхийдөө тайвшраад эхэлнэ. За гэд.
Яг одоо нэг удаа өнгөрөө, хоёр удаа өнгөрөө тэгээд явандаа тэр чинь нэг одоо EB заавал заслмаслын олон аргаар ингээд муу зан үйлийг одоо хязгаарладаг болиулдаг юм аргуу зөндөө байгаа шүү дээ, тий. Тэгээ хүүхд явандаа өсөж том болохын хэрээр ээж аав нь одоо багш нь зөв ажиллахын хэрээр тийм сөрөг зан үйлүүд нь багасдаг. Тэгээ багасаад эхлэхээр аяндаа одоо нийгмийн тэр дуу чимээ мөнгө тэрэнд ингээд тасан цогцоод бас яваад сурах хүүхдүүд бас байдаг, тий. Тэгэхээр тийм болно. Тэгэхээр бодол факт хоёроо ялгаад байхгүй болоогүй юмд айж төгшдгээ болох хэврээр одоо ээж нартай амбай зурна. Тэгээд тэрний тулд би яаж бодоод байна вэ гэж байгаа тэр бодож байгаа процессоо бас анзаарч сурах хэрэгтэй. Гэхдээ тэгэхийн тулд одоо бас л тэгэл мэрэгжлийн хүннээс зөвлөгөө авах ч юм уу, эсвэл бясалгал хийж сурах ч юм уу, нэг тийм техникүүд хэрэгтэй. Тэгэхгүй болохоор яг нөгөө дотор холилдоод яг ингээд аль нь бодол, адил нь бодит байдал бэ гэдгээ ялгахаа байгаад тэгээд тэр төгшөөр нь найз нь яг жинхэнэ юм шиг мэдрээд ингээд тэр үнэхээр тийм маш одоо хүнд гэдэг юм уу тийм сэтгцийн толгомцоо асуудлууд байгаа бол мэрэгчлэн дээр зөвлөгөө авч болно тийм. Эсвэл сайхан өөртөө бясалгаад одоо энэ подкастыг үзээ сууж байхдаа ч гэсэнд ингээд өөртөө одоо өөртөө гаргаж байгаа цаг гэсэн үг байхгүй тийм. Ингээд бодно да энийг үзээ дуусны дараагаар нэрээ тийштэйгээд бодно. Дээр бас нэг ээжүүдийн Тэнгэрлэг ээжийн подкаст байсан баха, нэг подкаст үзчихсэн бас нэг ээлдэг ярьсан байхгүй. Яг та хоёрыг одоо энд ингээ яриа сууж хахад танаа хүүхдүүд гэртээ юу хийж байгаа вэ? Зүгээр л байж байгаа шүү дээ. Тоглолт аав ээжтэй өвөөтэйгээ эрхлээд заа нэг муугаар бодоход утсаа үзээд ч юм уу тийм ингээл байж байгаа шүү дээ. Эсвэл нэг гэж уурлаач юм уу тийм. Тэглээгээд яах юм? Нэг тийм амар асуудал биш байгаа шүү дээ тийм. Тэгэхээр ингээд хитрхийг санаа зовнилыг бас болгож ажиллах хэрэгтэй. Ер нь тэрэн дээр ингээд яг анзаарахтайгаар төлөвлөгөөтэйгээр ингээд ажиллах хэрэгтэй. Зөнд нь орхиж болох. Тэр бодлыг зөнд нь орхиж болохгүй. Зөнд нь орхих юм бол хөрвөөл биш ээ, хөврөөд л ингээл явж байгаа шүү дээ. Тий, тэгэхээр хүний тархичийн угаасаа нөгөө хүнийг ад жаргалтай байх гэж бүтээгдэггүйгээд айгүй өндөртэй байх тусмаа ер нь тэр чинийгээрээ сэтгэл төвшөлт, сэтгэл готролд орох магадaltaй гэдэг би сонсчихсан байхгүй юу бас нэг подкастаас. Тэгээд хөөх ямар сони яагаад харин ч бүр ингээ айгүй өндөртэй ухаантай хүн чинь ингээд өөрөө айгүй сайн хянаад харин ч тэр асуудлаас хурдан гарах юм шүү гэдгсэн чи үгүй гинэ. Бид нар ч одоо ингээд замраагүй өшнөө олон бодол бодож байгаа. Тэгээ тэрийгээ нөгөө хянаж чадах хувь нь айгүй бага. Ихэнх тохиолдолд бид нар тэр бодлоо хянаж чаддгүй. Тэгмүүд нөгөө айгүй өндөртэй хүмүүс ч юм болохоор ургуулсан бодох чадвар ердийн дундаж айхгүйтэй хүнээс хэд дахин илүү байнгут илүү их нөгөө сөрөг юмд анхаарлаа хандуулаад тэрийг ургуулад цаашаа явуулдаг гэд. Тэгээд ер нь бид нар чинь анхнаасаа жоохон зовох гэж төрсэн юм шүү гэхээр бараг тий. Нормал амьдрах юмш боломжгүйгээр бүтээгдсэн юм шүү гэж ер нь бас бодогдчихжээ. Зовох гэж төрсөн гэхээс илүү суралцах гэж төрсөн гэж хэлвэл арай гоё сонсогдох юм шиг санагдаж байна. Тий. Тийм ээ. Асуудал байх нь байна. Тулгарна. Ер нь эрүүл сэтгэл зүй гэж юу вэ гэхээр асуудал тулгардаг тэр асуудлыг даваад гардаг л тийм сэтгэл зүй хэлээд байгаа байхгүй. Тэрээс асуудал тулгуурдаггүй хүн хаач байхгүй тий. Тэр асуудлыг яаж даван туулж байна гэдгээс л одоо тэр хүн суралцаал хөгжөөл ингээл яваад байгаа байхгүй тий. Танаас нэг юм асуумар санагдлаа. Миний бодит кейс байхгүй юу? За одоо ингээ хүүхдийнхээ уншиг авсан. Уншаа аваад хамгийн түрүүнд нөгөө өрх рүү чиглүүлээд за ингээ халамжинд орох хэрэгтэй гэд. Тэгээ халамжийн урлаар орсон. Тодорхойлолт авсан чинь байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэдэг тодорхойлолт авч шүү. Би бүр ингээд одоо манай нөхөртэй бүр гайхаж байгаа байхгүй. Тэгээ ивэл төрсөн хөхөд 2 нас хүртлээр зүгээр явж байгаад бид хоёрыг өнцгөр бол шүү дээ тий. Гэсэн чи гинт яагаад хөгжлийн бэрхшээлтэй иргэн болчихвоо. Байнгын асаргаа шаардлагатай иргэн гэдэг байхгүй юу? Тэр үг мөг бол зүгээр ингээд бидний хувьд бол амар тас ингээд зүгээр сэлэмдэж байгаа шиг тасж байгаа шүү дээ. Тэгээд хэцүү байсан. Хэцүү процессыг 2 жил яг би өөрийнхөө бодлоор бол 2 жил зарцуулсан гэдэг байгаа. Тэрнээс ч илүү байж магадгүй. Одоо ч би бас даван туулаад явж байгааг үгүйсэхгүй. Гэхдээ энд ингээд яриад суух чадaltaй болсон байна гэдэг чинь харцсангуй бас жоохон эрүүл зам руугаа орсон юм шиг байна. Гэхдээ одоо ирээдүйд таны түрүүний хэлсэн шиг ухрах магадлал бас байхыг үгүйсэхгүй. 2 жилийн тэр процессыг би өөртөө цаг гаргасан уу гэвэл бас эргэлзээтэй. Ер нь тун эргэлзээтэй. Зүгээр маш завгүй байсан. Нөгөө юм орох завгүй байсан гэдэг шиг.
Тэгэхээр одоо над шиг ингээд харьцангуй даван туулсан. Гэхдээ яаж даван туулсан аргачлалаа ойлгохгүй болохоор дараагийн удаадаа би дахиад тэр нөхцөл байдал тулгуурлал аргачлалаа мэдэхгүй байгаад байгаа байхгүй. Байнгын завгүй байх боломжгүй шүү дээ хүн бас тий. Тэгэхээр ийм хүмүүс бас зөндөө байгаа байх. Аргаа болоогүй байжгаад одоогийн миний энэ процесс дээр ирсэн. Гэхдээ somehow ирээдүйдний амьдралд дахиад буцахыг одоо үгүйсэхгүй. Тэгэхээр бид нар өөр нь яах вэ гэдэг шиг. За ерөөдөө яг өмнө ярьсантайгаа төстэйгээр давтаад хэлэхэд одоо яг ингээд түрүүний жилийн хэлдэгчтэй зовлон зовх гэж амьдсан юм шүү, зовлонгүй хүн гэж байхгүй юм шүү гэдэг шиг асуудалгүй хүн гэж ер нь байхгүй. Одоо ингээд чи одоо дахиад надад асуудал тулгарвал яах вэ гэдэг шүү дээ. Одоохондоо асуудал тулгараагүй байна. Ирээдүйд даттаад хизээ нэг өдөр надад асуудал тулгарна да. Тэгэхэд би бэлдэндээ гэж одооноос сэтгэл санаагаа ингээл тэр чинь бас л төвшөр үүсгэж штэ. Тэгэхээр тэр үед нь л туулъя. Тэгээ тэр үед нь туулъя. Туулахдаа энд одоо сайхан нэг сайхан мэдрэх нь хаашаа тий. Тэгэл уйлах бол уйлаад тэр мэдрэмжээ яг ингээл биеэр уурсгаал тий. Гомдмоор бол гомдоо. Мэдрэмжээ хүлээн зөвшөөрөл бусд одоо эргэн тойронд байгаа хүмүүсээс тусламж гуймаар бол гуйгаал надад туслаад өгөөч. Надад ингээд хэцүү байгаад байна. Би ингээд одоо юу гэдгийг те манай өсвөр наснд хүүхдийн гэсэн чинь надад ийм байна гэл тэрийг ханижилтайгээ ярилцдаг юм уу? Сэтгэл зүйчдээр очиод ярилцдаг юм уу те? Эсвэл одоо найз нөхөдтэй адилхан ээжүүдийнхаа дунд ирээд ярилцдаг юм уу те? Гих мэт ингээд тухайн үедээ чи аргаа олоод даван туулна. Тэгэхээр тэрэнд одоо санаа зовоо те. Нэг бэлтгэлтэй байх гал те. Тэр нэгээл нэг юм нөөц бэлтгэл тэг хэрэггүй дээ. Бидний бас нэг нийтлэг гаргадаг хаалтаа нь өөрсөндөө нэг дүр бүтээчдэг байх. Би л одоо ийм байх хэрэгтэй ч гэдэг юм тий. Гэтэл тэрийг бас заавал тийм байх хэрэгтэй гэж хэлээд байгаа юм би гэдэг. Тий. Нөө сайн ээж гэж ямар ээж байхыг хэлэх вэ гэдэг штэ. Сайн ээж гэсэн чинь гэр чин заваан байж идэг. Гэр чин амар заваан амар хөглөрцөн тэгэл ингээл тэгээд тэд ч хоол энд ч тоглоом ингээд байж хахад энийгээл ингээд 50 байжээд ээжиг сайн ээж гэдэг байгаа шүү. Тэгэхээр одоо төгс ээж байх гэж үдсээ хичээх хэрэггүй. Зүгээр тий сайхан сайн ээж аж хүүхдийнхээ алдаа оноогч хүлээн зөвшөөрдөг, өөрийнхөө алдаа оноогч хүлээн зөвшөөрдөг тий. Тийм л байх гэж хичээвэл хүүхдийнхнүүдээр харуул амар мундаг ээж шаардлагагүй аз жаргалтай ээж л хүүхдэд хэрэгтэй юм шиг байна тий. Одоо бид нар өөрсдөө ч гэсэн жоохон байсан үе бодоод үзгээр тийм шүү дээ тий. Яг уу миний зүгээр одоо бодож байгаа юм нь манай нөхөр ихтэй бол хүүхдийн төлөө хичээдэг. Гэхдээ эцсийн дүндээ яг ер нь нөгөө нэг сэтгэл ханамжтай аав ээж л хүүхдэд хэрэгтэй гэх юм уу? Тэгэхээр чи нөгөө өөрийн аяга нь хоосон хүн бол бусдад юу ч өгч чадахгүй. Тэгэхээр өөрийн аяга дүүрэн байлгаж иж тэндээсээ хүүхдтэй жоохон хасалж өгөх. Болоод шүү дээ. Одоо бид нар чинь ингээд одоо нөөц энергиуд шүү дээ. Бид одоо ингээд хүн гэдэг чинь тий. Тэгэхээр би ингээд одоо ингээд ус руу ингээд чулуу шатхээр ингээд хүрээ үүсдэгдээ ингээд давлгаа усаад ингээд ингэдэг тий. Тэг хамгийн голд нь тэр давлгаа тэр үүсэхгүй бол араарийнх нь юм үүсэхгүй шүү дээ. Тэгэхээр ээж өөрөө ингээд хүнд зарцуулах энергитэй эрчим хүчтэй байж ээж бусдадаа зарцуулна шүү дээ тий. Тэгэхээр эрчим хүч энерги гэдэг чинь юу юм? Эрүүл хоол, эрүүл одоо унтах нойр, сэтгэл санааны эрүүл амгалан байдал тий. Тэгээд одоо өөртөө итгэх амьдралдаа итгэх тэр бүх итгэл үнэмшлүүд тий. Тэр юмнууд ингээд хэлээд байгаа байхгүй энерги эрчим хүч гэдэг чинь тий. Тэд нар нь ингээд согт утцсан өөрөө байхгүй болсон хүн яаж ханижилтэй, яаж үр хөвгттэй ингээд өгөх юм байхгүй болчих байхгүй. Тий. А тэгээд бас нэг юу ээжүүдэд маань түгээмэл байдаг. За зөвхөн ээжүүд ч гэлтгүй ер нь түгээмэл байдаг юм. Энд гэхдээ нөгөө зөвхөн одоо аутизмтай хүүхдэд ээж гэлтгүй ер нь одоо хосуудын дунд байдаг асуудал гэхээр өөрөө эхлээд одоо тэр хүрээний голд нь эхлээд өөрөө байгаа шүү хүн. Ээж вэ нүү аа байна хамаагүй хүн өөрөө байгаа. А дараа нь тэр хосч нь байгаа. Тэгэхээр ингээд хостойгоо нийлээд дараагийнхаа одоо хүүхдэдээ анхаарна. Тэрнээс ингээд чи хүүхдэдээ анхаарал хос нь тусдаа хүүхдэдээ анхаарал хоёр үндэ юм дэм байхгүй ойлголцол байхгүй те юу болоод байгааг мэдэхгүй юм биш. Эхлээд хүүхд чинь ямар ч хүүхэд байсан хамаагүй. Эхлээд хостойгоо ирээ харилцаа айтайхан байгаа. Дараа нь хүүхэдтэй. Дараа нь аав ээжтэй, дараа нь ах дүүдээ, дараа нь найз нөхөдтэй гэдэг ингээд тэр хүрээ чи ингээд хэлээ явах байхгүй нийгэмдээ гэдэг ингээд тий.
Тэгэхээр өөрийгөө гээцэн, хосоо гээцэн. Тэгээд бүх юмаа нөгөө хүүхдэд зориулаад энэнийг л яаж игээ ярьдаг болгочвол ингээл байвал нөгөө цөмн байхгүй болж байгаа байхгүй юу? Тий. Тэгэхээр тэрийг амар анхаарах хэрэгтэй. Тийм ээ. Бие засаад гэрээ засах. Тий. Ер нь таны саяны хэлдэг алдаа дийлэнх гэр бүлд байгаа байх гэж би бодоод байна. Яагаад тэгэхээр манай нөхрөгтөр ч гэсэн яг л тийм л байсан ер нь. Харьцангуй одоо эргэн тойрны эмээ өвнөр ч юм уу эргэн тойрны хүмүүс маань асуудлын бурууг бол битүүрт хинэн ч өгөөгүй. Одоо шилбэлт хоёр ягаад тийм хөвгтэй болцсон. Эсвэл одоо ээж нэг гэсэн юм аав нь тэгсэн юм уу ч гэдэг юм уу. Тийм асуулт бол нэг ширхэгч орж ирээгүй. Тэрэн дээрээ бол статтай хүмүүс гэж бид хоёр өөрсдөө боддог байхгүй. Гэхдээ нөгөө рефлексээрээ нэг мэдхэд л битүүрийн ярьдаг ярианы сэдв хүүхэд болцсон байсан. Амьдралын маяг тэр чигээрээ хүүхэд болцсон байсан. Тэ хоорондоо цаг гарахгүй маш их хугацааг өнгөрөөсөн байсан ч гэдэг юм уу тийм болцсон байгаа хгүй. Тэгэхээр ер нь дийлэнх дээрээ л бас тэр алдаануудыг гаргаж байгаа байх гэж бодоод байна л да. Төрөний нөгөө нэг эргэх холбоотой шүү гэж хэлсэн шүү дээ. Тэр ээжийн сэтгэл зүй гэр бүл аавтайгаа харьцаж байгаа тийм эхнэр нөхрийн сэтгэл зүй эргээд хүүхдэд нөлөөлдөг. Зөвхөн хүүхэд сайжирчаар бүх юм сайхан болох гэдэг юм биш. Бүх юм л хоорондоо холбоотой байгаа тийм. Тэгэхээр бид нар ийм алтан балансыг барайл ингээл сайхан тэнцвэржүүлээд гэхдээ баланс үргэлжийн мөнгө тэнцвэртэй сайхан байж байхгүй шүү дээ. Тэгэл тэнцвэртэй биш болчихоор нь яана гэж сандардаг болчих юм бол нөгөө төгс ээж болох гээд хичээгээд байгаатай л адилхан болчих шүү дээ тийм. Тэнцвэртэй биш болчлоо. За тийм ээ тэнцвэртэй биш болчлоо. Одоо яах вэ? За тгий ингээ гих маягтай. Яана тэнцвэртэй биш болчлоо. Одоо яах вэ? Гэх бас биш л аахгүй тийм. Одоо тань дээр ингээд нөгөө аутизмтай хүүхдтэй гэр бүл ч гэдэг юм уу яаж аваад бас эрдэс зөвлөгөө ингээд авч байгаах тий. Та зүгээр нөгөө хүмүүсийн хувийн одоо мэдээллийг задруулахгүйгээр ерөнхийдөө биднэрт бас нэг ийм алдаанууд байна гэд жишээ дурдвал за ерөнхийдөө болвол ээж нар айгүй тийм өөрсдөө айгүй сэтгэл зүйн хямарцсан тийм байдаг. Тийм болцсон байгаагаа анзаарахгүйгээр хүүхдтэй л туслах гэд бодоод яваад байдаг. Тэгээ орж ирэхээрээ ч гэсэн хүүхдтэй л яриад байдаг. Манай хүүхд ингээд ингэсэн байхгүй, тэгээд ингэсэн байхгүй гэж. За эсвэл ингээд нөгөө яг хохирогчийн сэтгэл зүйтэй ингээд болчихсон. Одоо манай хүүхдтэй багш нь ингэж харьцсан. Манай хүүхдтэй одоо тийм нэг хүн тэгсэн, одоо эмээн тэгсэн, тэрэн тэгсэн, энэ тэгсэн гэд тэ. Ингээд одоо гомдоод ороод ирдэг, гомдцсон, шаналцсан тийм байгаагаар. Тэгэхээр үнэн одоо тэг үнэхээр гомдсон байна уу, гомдсон байна, ядарсан байна уу, ядарсан байна тий одоо үнэхээр одоо ингээд стресс туйлдаа хүрсэн болол над дээр ирж дээ тий тэр нь үнэн. Тэгвэл энэ бүгдээс гарахын тулд яах вэ гэхлээр хэл хязгаараа тогтоох хэрэгтэй, өөрийгөө хайрлах хэрэгтэй. Тэг өөрийгөө хайрлах гэдэг чинь юу гэсэн үг вэ гэхлээр одоо би бас нэг удаа бодож байсан байхгүй юу. Өөрийгөө яаж хайрлах юм болоо гэд. Тэгсэн за би хинд хамгийн их хайртай байлээ гэж бодож байгаа. Тэгэнгүүтээ би охиндоо хайртай. Ямар ч үед юу ч болсон би 100% ингээл юугаач зориулахад бэлэн тийм хайраар охиндоо хайртай. Тэгвэл би яг ийм хайраар өөрийгөө хайрлах хэрэгтэй байж тээ гэж бодсон чинь хизээч тэгж хайрлаж байгаагүй заяа. Хизээч би ингээл одоо тий надад үнэхээр гоё байгаа учраас би энэ хиймээр байна гэж ингэж тэгж юм хийж үзээгүй тий. Тэгэхээр өөрийгөө хайрлана гэдэг чинь өөрийгөө мэддэг болно гэсэн үг байхгүй. Өөрийнхөө мэдрэмжүүдийг мэддэг болно гэсэн үг. Тэр чинь өөртөө нөгөө цаг хугацаагаа энерги зарцуулдаг болно гэсэн үг тий. Тэгээд эхлэхлээр та нөгөө бусдад гомдоод байх нь багасна. Дээрэс нь бусдаас юу хүсхээ айгүй тодорхой мэддэг болно. Бусдад ууралж юм уу гомдож туниж байдлаар биш ингээд яг эрүүл харилцаагаар хүсэл зорилгоо одоо илэрхийлж чаддаг болно. Ингээд бүх харилцаанууд чинь ингээ хэв голдролдоо ороод хайтаахан болно тий. Тэгээд түрүүний нөгөө бусдад гомдоод байдаг дээр айгүй их тийм байдаг байхгүй юу? Хүмүүс намайг ойлгохгүй, хүмүүс ингээд аутизмыг ойлгохгүй, аутизмтай хүүхдийг мэдэхгүй байна те гэд ингээд идэг. Би ч гэсэн тэгж боддог л байсан. Гэхдээ нэг юм ингээд бодсон чинь би жирэмсэн байхдаа манай гэр бүлийн найз гэр бүл нөхөртөөгөө ирэхгүй юу? Ихнэр нөхөр хоёр шинэ жилээр ирсэн. Тэгээд тэднийх бас аутизмтай хүүхдтэй. Тэгээд би болохоор жирэмсэн. Одоохондоо аутизмтай хүүхдтэй биш те. Аутизмтай хүүхдтэй гэдэг мэдэхгүй явж байгаа. Тэгээд ирсний дараа тэр манай хоёр найз ингээд айгүй хүүхдээ арай гэж зохицуулаад арай гэж хүнд харуулад ингээд ирсэн гэдэг. Айгүй одоо манай гэрт ирэхэд бол айгүй одоо хичээл зүтгэл гаргаж ирсэн байсан байхгүй юу. Би тэрийг ойлгоогүй. Тэгээд
ямар ч тийм нөө эмпати сэтгэлээр тэрийг хүлээж аваагүй яг хөрхөн амтаа үнэхээр хичээсэн юм бахта үнэхээр одоо цаг гаргаж иржтэй гэж өрдөөсөө бодоогүй тэр үед. Тэгээ яасан гэхэлэр аутизмтай хүүхд яа гэм бол одоо хэцүү байдаг юм бахта уйлаад идэм бахта гэдэг юм сониучрахсан л одоо тийм хандлагаар хандажсэн одоо өөрөөс хандаг байхгүй юу. Надад өрдөөсөө тэр хөрхөн амтын хоёроо арай гэж ирсэн бахта тэ арай гэд ингээд нэг сайхан эрэхт нэг жоохон амраагаад жоохон нэг тийм таатай тухтай байлгаж агаад явуулах юмсан ч гэдэг юм уу тий. Өрдөөсөө тийм эмпати сэтгэл төрөөгүй би одоо сандаг байхгүй. Тэгэхээр бусад хүмүүс яг адилхан тийм байгаа. Тэд нар мэдэхгүй байгаа. Чамд туслахыг хүсэхгүй байгаа да чамайг ойлгохыг хүсэхгүй байгаа да өрдөөсөө биш. Тэд нар яг ямрыг юу гэж мэдэхгүй байгаа. Бидний оронд ороогүй болохоор бид нар шиг мэдрэхгүй байгаа байхгүй. Тэгэхээр тэрийг ойлгоод тэгээд тэрэн дээрэн тэгээд гомдохгүйгээр яг өөртөөгөө л илүү сайн ажиллаад эхэлсэн. Илүү үр дүнтэй. Тий. Тэгэхээр илүү хийж чадах юм чинь л тэр. Тэгэхээр одоо тийм л зөвлөгөө. Тэгэхээр одоо өөрийгөө л их ойлгох нь. Тий, өөрийгөө ойлгоно, өөрийгөө хайрлана, өөртөө цаг гаргана, хилээцгаараа тогтооно. Тэгээд яг үнэхээр бас айгуу тийм нөгөө анх бол надад айгуу тийм хувиа хичээж байгаа юм шиг муухай мэдрэмж төрчихсөн. Хүүхэд тийм хэцүү байхад би яаж өөрийгөө бодох юм? Хүүхэд унтахгүй байхад би яаж унтах юм гэ тэ. Тэгэл ингээл хүүхэд ингээд ийм хэцүү байхад би яаж зугаалаад явж явах вэ? Гадаад руу гээл зугаалаад тэ. Айгуу муухай, ямар муухай юм. Энэ хүүхдэд ээж нь ингэж хандахаар өөр хин бусд хүн яаж хандах юм гээл ийм бодлоо төрдөг байсан. Тэгэхээр үгүй ээ нөгөө цөмөн та эрүүл байжж та одоо тий сэтгэл зүйн хувьд бол бие махбодын хувьд эрүүл байжж гэр бүл чинь амар амгалан байна хүүхэд чинь өшөө илүү сурч боловсрох боломж нь үүснэ гэдгийг ойлгоод тий хувиа хичээж байгаа үйлдэл ерөөсөө биш шүү гэдгийг ингээд анхааруулад онцлоод хэлчихье тий. Хоёулаа өмнөнийг ярилцж байгаа та надаас нэг хоёр асуулт асууж ирсэн шүү дээ. Чи юу хийхээрээ хамгийн гоё мэдрэмж авдаг вэ гэд. Нөгөөх нь болохоор за бас тэрнтэй төстэй. Би яг сайн санахгүй байна. Тэгээ би тэрийг нөгөө тухайн үедээ танд өстой хэлж мэдэхгүй байна гэд нэг хоёулаа нээлттэй салж байсан. Тэгээ тэрийг би эргэн тойрныхоо хүмүүсээс асууж үзсэн чи ер нь ихэнх хүмүүс мэддгүй юм лээ. Одоо бид нар чинь ингээд нөгөө яг эд ажиллаж хөдөлмөрлөөд хувийн амьдралаа ч гэсэн туртай болох гээд явж байгаа залуучууд болохоор ингээд нэг юм маш хурдан хэмнэлд орсон. Тэгээ тэр дундаа өөрийнхөө юу хийгээд гоё мэдрэмж авдгийг, юунд дуртайгаач мэдхээ болсон. Тэгээ та надаа нөгөө за тэгвэл дараагийн удаа уулзахдаа чи мэдчихэд ирэх шүү заа юу гэд нэг хоёлаа энийгээ салж байсан. Тэгээд одоо бодоход нөгөө хүүгийн оншийг авснаас хойш хүртэлх энэ цаг хугацаанаа одоо бүх юм ингээд өгнөд харах юм бол яг одоо ингээд энэ сэдвээр ярилцаа сууж байгаа нь миний гоё юм болцсон байгаа хгүй юу. Яа тэгэхээр хүүшигээ хүүхдүүдийг одоо нийгэмд илүү их таниулмаар байна. Энэ хүмүүс чинь ингээд цаашдаа тоон улам болно. Насанд хүрнэ. Тэ. Тэгэхээр одоо тэр үед яах ёстой юм бэ гэдэг ч юм уу те. Одоогоороо бид нар ингээд 3-ны 1 л дөнгөн данган баг аутизм гэдэг үгээ ойлгодог болж эхэлж байна шүү дээ. Яг нь нэг үе бодоход сайн статистик гэхдээ бас чамлалтай биш. Чамлалтгүй. Тэгэхээр одоо би нөгөө танд асуултын хариултыг олсон шүү гэж хэлэх гээд байгаа байхгүй юу? Юунд дуртай байсан шүү гэж. Одоо юу хийвэл гоё мэдрэмж авах гээд байгаагаа олцсон гэх юм уу те. Тэгээ энэ нь бас хүүгийн маань энэ асуудалтай. Асуудал бас гэж хэлж болохгүй байгаа маа тий. Хүүгийн маань онштой ингээд холбогдож байгаа тул их баяртай байгаа. Тий. Баяр үргэе. Маш их баярлаа. Юу хагас жилийн өмнөхаа нэг бүлгийн уулзалтанд очиод бид нар бүгдээрээ яг аутизмтай хүүхэдтэй ээж аавууд тэгээ эмээ өвнөр байсан. Тойроод суудсан. Тэгээ тухайн нөгөө нэг уулзалтын модератор нь бид нараар нэг кейс ажиллуулсан байхгүй үйл үзэгдэх зүнх гээд. Тэгээ бид нар ингээд зөвхөн аутизмтай хүүхэдтэй эцэг их гэлтгүй ер нь бид нар өдөр тутмын амьдралдаа хүн болгон өөр өөрийн одоо цүнх хүрцэн явж байдаг. Тэр цүнхэн дотор тухайн үеэсээ шалтгаалаад маш олон төрлийн хэрэглэлүүд байдгаа. Зарим хүмүүс бол ингээл хасар их гуниг, зарим хүмүүс нь бол хасар их одоо баяр баясгалж гэдэг юм уу. Тэгээд яг одоо та нарын цүнхэнд ямар хэрэгсэл байна тэрийг ингээ бусдаа хуваалцаач гээд за хоёр өгүүлбэр хэлээл бид нар уйлалдаж байгаа байхгүй юу ерөөсөө тэмцэж ингээд нөгөө
нэгдүгээрт яг уу зовлон ихтэй хүмүүс цугласан байна. Бүгд л би нэг ойлгоно тий. Хоёрдугаарт нь одоо масаараа сэтгэл зүй аягүй тогтворгүй байгаагийн илрэл байхгүй. Тэр дотор бол уйлаагүй хүн байхгүй. Бүгд ингээл яг л нөгөө хүүхдүүдэд яриад одоо зарим нэг нь дүүтэй болохоос айдаг. Зарим нэг нь одоо би яваад өгөхөр энэ хүн маань яана гэж боддог гэдэг ч юм уу. Тэгээ хүн хүний амьдралын нөгөө кейс нь өөр болохоор дандаа нэг тавтагдсан өөр асуудлууд байсан. Тэгэхээр өөр нь тэр хүүхдэд хэн их цаг зарцуулж ийн, тэр хүүхдийн эргэн тойронд хэн байна, тэр хүмүүс хүүхдээсээ илүү өөрсөндөө анхаарах шаардлагатай гэдэг нь бас ер нь харагдаж байгаа юм л та тий. Хүүхдээсээ илүү гэхээс илүү хүүхдтэй төдийгүй өөртөө бас ансаалдаг гэхгүй. Одоо түрүүний нөө цүнхээ өрөө явж ийн гэж штэ. Нэг тийм хүн юм нуруунд дээр байгаад байгааг бол мэдээд байгаа тэр хүмүүс тий. Ингээл өрөөл яваад. Тэг явах хөстэй гэж бодоод нөгөөдгөө ингээл яваад. Тэг яг нөгөөдгөө ингээд нэрлэж гаргаж ирэх үедээ миний одоо та нарыг нэрлүүлсэн юм байна штэ тий. Тэг нэрлэж гаргаж ирэх үедээ тэр хүн яг мэдж байгаа байхгүй зүхэндх би маа гаргаж ирээ харж байгаа байхгүй. Өө ийм их гуниг надад байгаа юм шүү дээ. Өө ийм их одоо айц төгшүүр надад байгаад байгаа санаа зовнил байгаа юм байна штэ гэдгээ гаргаж ирээх үедээ өөрийгөө өрөвдөж байгаа байхгүй. Нэрээ би чи амар ядраад байгаа юм байна штэ гэдгээ тэгээд тэр мэдрэмж нь одоо ил гарч ирж штэ тэ уйлаад үнэхээр ядарч байгаа. Тэгэхээр бид нар ер нь уйлмаар ойлгох хэрэгтэй. Ингээ тэрийг ингээл төвчээл гүрийгээл өстө нэрээ би юм уу байвал хүүхд маань яах юм гээл те тэг хэрэггүй тэр урсгалаар тэр мэдрэмжийг ингээ сайхан урсгаал гаргах хэрэгтэй. Хэдий барьж буглаж дарах тусам тэр хизээ нэгэн газар буруу нөхцөлд буруу байдлаар илэрч гарч ирнэ хүнтэй хэрүүл идэх ч юм уу те эсвэл амар цохимжгүй үед амар хитрхий гомдож уйлдаг ч юм уу те. Тэгэхээр эсвэл хүүхдтэйгээ уралдаг ч юм уу те эсвэл одоо өстө болмоор ухмаар санагддаг ч юм уу те ийм байдлаар илэрнэ. Тэгэхээр басгээд ерөн цүнхээ удлаад үзчих хэрэгтэй те дотор нь юу байна те. За юу авч яваад байгаа лээ гэдэг. Юу авч яваад байгаа лээ. Тэгээ өөрийгөө өрөвдмөр санагдаад өрөвдөж хэрэгтэй. Одоо ингэ даван туулаад явж байгаа хүмүүс байна, даван туулсан хүмүүс байна. За тэгэнгүүт яг өнөөдөр хоёулаа ингэ ярилцаж сууж байхад сэмүүд дээр оншоо авж байгаа шинхэн ээж аваад бас байгаа тий. Тэр хүмүүс маань яг ч болохгүй байгаа. Өөрсдийнхөө дарагчлаар даван туулах гээд хичээх байх. Гэхдээ бас яг ээжүүдэд аавуудад зориулсан яг нөгөө тусламж үзүүлэх байгууллагууд монголчин өрн цөөхөн шүү дээ. Тэгэхээр бид нар наад зах нь одоо гэрээ нөхцөлдөж гэдэг юм уу те. Хин нэгэн хүнээс хамааралгүй ямар нэгэн зүйлээс хамааралгүйгээр одоо тийм аргачлалууд байвал. За одоо тийм хүн болгон ингээд сэтгэл зүйч рүү явж чадах боломж болцоо хэцүү те. За хүн болгон нүдэнэ бясалгасыгээ суугаад байх хэцүү те. Тэгэхдээ хүн болгонд өөртөө жоохон цаг гаргаад би ер нь юмыг яаж боддог юм бэ гэдгийг анзаарах тийм боломж байгаа. За миний хувьд бол би ер нь чамаас асууж байсан гэдэг чинь чи юу хийхээр дуртай гоё байдаг вэ гэд тэр асуултыг би өөрөөсөө асууж үзсэн. Тэгээд тэгэхээр би ингээ бичих үнэхээр дуртай. Байснаа санаж байгаа би ингээ хүүхэд байхдаа айгүй шүлэг мүлэг бичдэг шүлэг тэмцээн уралдаанд ордог байсан штэ гэдгийг ингээ санажаа. Тэгээ айгүй их өдрийн тэмдэглэл энэ бичдэг байсан штэ гэд. Тэгээ тэрийгээч бүр мартцсан байгаа байхгүй юу ингээд ердөөс тэгтэл дэвтэр нээгээд орой хүүхдээ унтсны дараа тий өөртөөгөө за би ийм юмд өнөөдөр үнэхээр их баяртай байлаа. Ийм юмд гунигллаа гэдгээ төлөвлөгөө биш шүү заяа. Төлөвлөгөө бол ингээл нөө аналитик тархи ажиллах тухаар яг мэдрэмжээ анзаараад өнөөдрийг яаж өнгөрөөч юу, ямар байвал гоё байна, ямар юм надад айгүй хэцүү байсан бэ гэдгийг нэг бичиж тэмдэглээд тавьчих цаг бол хүмүүст боломж байгаа шүү дээ. Нэг цаас олдно, нэг үзэг олдно, нэг 20 минут олдно тий. Ядаж тэгээд үз суух хэрэгтэй. За бичиж тэмдэглэх одоо над шиг хүн болгон бичих дуртай биш байж болно тий. Тэгвэл ядаж ингээд нэг тунгаагаад бодох тий. Одоо юу гэдгийг аягаа зогсож явахдаа түгшиж айж нөгөө бодолтой эргэж явах биш. Эргээ жоохон анзаараад за бодит байдал нь юу вэ? Болсон факт нь юу вэ? Гэдгийг ингээд бодоол тэгж сурах хэрэгтэй ядаж. Тэг би бас нэг ярьжсэн энэ додоод байж сурах хэрэгтэй гэдэг тий. Энэ додоод байна гэдэг чинь ер нь тэгэл бодит байдал факт хоёроо ялгаад сурахыг л хийж байгаа байхгүй. Тэг яг одоо нөхц одоо чи тэр ингээд зүгээр хамгийн энгийн юм одоо ингээд сайхан ингээд суугаад үз. Хөлөө ингээд тавиад тий. Ингээд суугаад ингээд яхад одоо ингээд
энэ доор ингээд суудал байж штэ. Намайг түшиж штэ. Гар ингээд тавихад ингээд түшлэг байж штэ. Би ингээд цөмрөөд унчих гэж байгаа юм уу? Эсвэл би мөсөн дээр хагарах гэж байгаа далааны мөсөн дээр явж байгаа ч юм уу те. Эсвэл утсан дээр явж байгаа биш ингээд түшлэг байж штэ. Газар хөл тулж гэн энэ одоо ингээд гуй бөхс ингээд тулаатай байна гэдэг энэ мэдрэмжийг мэдрэх хүртэл айгүй түшигтэй байхгүй юу? Айцыг ингээд багсгадаг. Тэгэхээр хаяанд ингээ сайхан бүтэн суугаад тэгэж нар маань хаяанд ингээ бүтэн суугаад хөлчин газар гიშгэж байна те сандал чамд байна чи өөрөө байна амьсгалж байна гэдгээ ингээ мэдэрнэ гэдэг чинь бас мэдрэмж инээс л эхлэх байхгүй юу. Тэгээ өөртөө зохицуулах цаг инээс л эхэлнэ. Хорон мөчөөс л эхэлнэ. Тэгээд ингээ энэ цагийг урт болгох гэдэг байгаа чинь штэ. Өшөө энэ цагаа боломжоор уртцгаад боломжоор өөрийгөө анзаараад те. Энэ жишээг ярьсан чинь нөгөө таны надад хэлсэг санаанд орчлоо. Та нөгөө чи юу хийхээр гоё идэг вэ гэдгсэн чи би нэг ууланд алхах гээд. За өөр гэсэн би гүйдэг гэж хариулсан. Тэгсэн чинь та санджил байгаа хэл та нөгөө сонсож байгаа хүмүүстэй дэлгэрүүлж ярих гад бид нар одоо аз жаргалаа ямар нэг юмд уйчдаг. Одоо ууланд алхахын тулд бид нар бас тодорхой цаг хугацааг зарцуулна. Тэ өдөр судраа тааруулна. За гүүхэд ч юм уу ялгаагүй шүү дээ. Ер нь бол сансныг бодоход урт хугацаа зарцуулна тий. Гэтэл яагаад ингээд нэг 5 минут 50 дуртай цагаа уугаад сууж байхдаа тэрийг ингээд гоёор мэдэрч болохгүй байгаа юм бэ гэд. Тэгээ танаас тэр үгийг сонссноос хойш би тэр талаар бас аяух боддог болсон. Тэг нөгөө байгаадаа сэтгэл ханамжтай байх гэдэг зүйл ээ тий. Заримдаа ингээд нөгөө манай хүүчин жоох юм үсэрдэг байхгүй юу? Юутай рефлекстэй. Тэгээд ингээд нүдэн дээр нөгөө чи ингээд үсрээлээ те сүултээ баг ингээд толгой хэрэгж байгаа юм. Тэгээ би боддتي өвдчүүл яах вэ? Өвдөө нөгөө нурмаагаад ингээд хөвтдөг шүү дээ те. Тэгэх юм бол бүр хэцүү юм шүү. Тэг ингээд аюултай бишлүүл ингээд үсрээ бэжлээ гэлдээ цаваас ирлээ хөөрхөнлээ шүү дээ ч гэдэг юм уу те. Тэгээд тоглоом ингээд замраагүй болонгууд нь хураа гэж хэлээ хураахгүй нөгөө ч би өөрөө хурааж таам. Тэгтээ бүр ингээд тоглох чадваргүй байсан бол яах вэ тий өөрхөн ингээд гэрээ боснулаа бэжлээ гэлдээ тэг явал гэжтэй тэрийг хураахад нэг 15 25 минут л зарцуулна шүү дээ тий тэгэхээр бид нэр ингээд стресс төвшөлт одоо сэтгэл хямралаасаа болоод аливаа зүйлийг хитрхи ингээд томоор хардаг болчдөг тэгээд нэг том хүчин чармайлт гаргаж иж тэрнээсээ кайф авдаг авах хэрэгтэй юм шиг тий тэнгууд яагаад тэр хүүгийнхээ тоглоод байж байгаа гэрээ өмүүлж байгааг хүртэл хараад ингээд за өстө хөрхөн өрөвдөлтөд тоглож шүү гэдэг. Тэр яаж болохгүй. Die судалгаагаар нөгөөд нэг бас гарсан байсан шүү дээ. Аутистик хүүхдүүдийн ээж аав нар жижигхэн юмнаас кайф аваа сурцсан байдаг. Жижигхэн юмд айгаа баярлаа тий. Тэгээ сурцсан байдаг. Манай хүн битээр нэг нөгөө Тэнгэрлэг ээжүүдийн феми ярилцлаганд хамгийн анх удаа нэг орж исэн байхгүй юу. Тэгээд би тэрэн дээр ингээд нөхрийгөө ямар хөөрхий ингэ бодож байсан юм нь яг саяны нөгөө нэг асуултыг асуусан. Тэгсэн чи би болохоор ингээ юу гэж хариулахаа мэдгүйсэн чи манай хүн бид нар одоо ингээд хүүхдүүдийн жижигхэн ахиц твшил дээр айгүй гой баярлдаг. Энгийн хүүхдийг бол өөхөлд орчлоо, өөмөлгөөс орчлоо, хоол өөрөө иддэг штэ гэж тэгдэг бол аутизмтай хүүхдтэй ээж аавууд жижигхэн ингээд момент болгон дээр нь маш баяртайгаар хүлээж авдаг. Хоо ингэчлээ сая харсан уу гэдэг. Манай гэрүүлийн бас нэг кейс эдийн манай хүү бас нөгөө шөнөөр ингээд сэрчдэг байхгүй юу? Яагаад гэдгийг мэдэхгүй. Нэг удаа шөнийн 3 цагт сэрээд би тэгээ маргааш нэг ажил дээрээ чухал хуралтай байлуу. Яалаа ямар ч хэсэн нэг ингээд шөнө унтгал ёстой байсан. Тэгээд манай хүн ингээл тэрнгэр дихцэл толгой дээгүүр үсрээл намайг ноолол би бол айгүй бухимдалтай байсан. Тэгсэн чинь гаднаас нөгөө аав нь ороод ирдэг байхгүй юу? Манай хүн хөтөлгөө хийж таарал орж ирсэн баг. Тэгсэн чинь манай хүү амьдралд анх удаага амар тодор аава гэдэгтэй байхгүй. Тэгсэн чинь л нөгөө нэг стресс ингээл байхгүй болсон. Бид хоёр ч өмөр сая сонсноо аава гэж хэлсэн. Миний дахиад хэлдэ шөнийн 3 цагт ч тийм нөгөө нэг хэлэхгүй. Хүүхдээ дахиад хэлдэ гэдэг ингээд тэгэхээр ер нь яагаад нэг энгийн үедээ бас тийм байж болохгүй юм те. Тэгээ ингээд жижиг моментуудыг гоёор мэдрээд жижиг сажиг асуудлаадаа жоохон хойшоо шийдчихэд тэгэнгүүт бас юу байгаад байна. Би түрүүн танд нөгөө манай гэр бүлийн хувьд бол хаттай одоо хин нэгэн итгээд ирж
аавны гэсэн юм шүү, ээжийн гэсэн юм шүү, хоёрын яагаад тийм хөвгттэй болчих уу гэдэг асуулт нь бол орж байгаагүй байхгүй юу. Гэхдээ Facebook-ийн ингээ группүүдээр хараад тахаар маш олон ялангуяа ээж нар эмээ өвөө нь ингээд байна, тэр хүн ингээд байна, та гэд нөгөө гурав дахь читгээдийн мэдхгүйгээсээ болж байгаа хэлж байгаа үг хүн дээр хүлээж авдаг. Гэтэл үнэхээр яг бид нар бодит байдал дээр тоохгүй байж чаддгүй шүү дээ. Тэр үйл явдал за эмээ ч юм уу эсвэл ахны мөнх чинь нэг эвгүй хэлээд гарлаа. Тэр сэтгэл зүйтэйгээр цэцэрлэг дээр очлоо. Цэцэрлэгийн багшаасаа сөрөг фидбек авлаа. Тэгээ тэр өдөр бол баг ингээд дуусах. Тэр 7 хоног дуусалдаг шүү дээ. Тэгэхээр үнэхээр одоо яг томжиргүй байх гэж хичээдэг. Гэхдээ тоогоо тийм. Одоо яах вэ гэж. Одоо тэгээд хилээд байгаа хүмүүст те. Тэгэж хилээд байгаа хүмүүст бол за ингээд аутизм гэдгийг сайн унших хэрэгтэй, судлах хэрэгтэй. Одоо отол шинжлэх ухааныг яг ийм юмнаас болсон гэсэн гээгүй. Ээжээс буруутай, аваас буруутай гээгүй бла 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 гэд зөндөө юмнууд хэлж болохоор байна. Ерөнхийдөө маш товчхондоо бол тэр хүмүүс мэдлэг мэдээлэл дутуу байна. Тэ? Мэдлэг мэдээлэл дутуу байна нэгдүгээр та хоёрдугаарт хин нэгэн юмны учир шалтгааныг олох гээд л ингээд яваад байна. Юу нэг энэ тэгээд хүн тэр хүмүүс гэлгүй ер нь хүний одоо заналтай бид нар ч гэсэн яг юунаас болцсон юм бол ирсэн байхад ингэсэн юм болов гэж бас янз бүрийн юм боддог шүү дээ. Тэгээд одоо учир шалтгааныг олох гэхээс илүү хойштоо яах вэ гэдэгт л төвлөрөх хэрэгтэй. Тэр гэр бүлийн хүмүүс, тэгж хилээд байгаа хүмүүс ч тэр ээж аав нар ч тэр одоо асуудал бол ердөөсөө юунаас болчихв, яачв, яагаад ийм болчихв гэдгийг бодох цаг хугацаа биш ээ. Одоо бол хойштоо яах вэ гэдгийг бодох хэрэгтэй цаг хугацаа. Тэгэхээр одоо амархан биш ч гэсэн хэдий шаналж гэсэн шаналж байгаагаа яг анзаарч мэдрээд за одоо манай тэр ээж ч гэдэг юм уу те манай тэр ах эгч ч гэдэг юм надад ийм үг хэллээ тэрэнд нь надад муухай байна те би тэрнтэй санаал нийлэхгүй байна тэрийгээ яг бодож мэдрээд яг гонигтай байвал гониглал өнгөр гомдмоор байвал гомдол өнгөр одоо тэгээд тэрийг гэхдээ 7 хоног биш аль болох одоо 3 хоног биш аль болох 1 хоног гомддог болж одоо өөрөө сурах хэрэгтэй тэгээд ирээдүйдээ л төвлөр одоо яах вэ гэдгийг бод. Одоо яах вэ гэдгийг бодохдоо өөрийгөө гээхгүй, хүүхдээ орхихгүй, нөхрөө орхихгүй ингээ бүх юмыг сайхан тэнцвэртэйгээр ингээл авч явахдаа төвлөрч анхаарах. Шаардлагатай тохиолдолд маш тодорхой хэлээд тэгээд зарим хүмүүс нэг хэлээд ч одоо ойлгодгүй шүү дээ. Одоо гээ аутизм чи юм учиртай байхгүй да надаас болоогүй юм тийм гэдгийг хэлээд ч ойлгодгүй те. Тэгэхээр за энэ хүний цаг хугацаанд биш юм байна. Хэрвээ одоо хүүхдийн чинь хүмүүжилт гэдэг юм уу, хүүхдийн чинь ирээдүйд айхтар оролцоотой биш бол тэрийг ингээд орхичих. Тэр хүнийг тий одоо юу гэдгийг байн хамт байдаг юм ээ биш. Нэг өөр эмээгийнх нь ах トゥ ч гэдэг юм уу тий эсвэл одоо өвгийнх нь ах トゥ ч гэдэг юм уу өөр хин нэгэн хүн тийм үг хэлж байгаа бол эсвэл нэг одоо найз чинь ч юм уу багш чинь ч юм уу хамт ажиллаж хүн ч юм уу тийм байдлаар юм хэлж байгаа бол за энэ надад болон миний хүүхдэд нэг их ач холбогдолтой мэдээлэл биш гэж аль болох бодоол орхихыг хичээл ач холбогдлын зэрэглэлээрээ тэгэл орхиол цаашаа явснаар тэгэхгүй тэрэнд гомдоод ингээд суухт чинь хамаг сэтгэл зүрхийн нэрэг чинь тийшээ зарцуулагдана шүү дээ. Над чамд тэгээд тийм юм зарцуулахын нэрэг цаг хугацаа байхгүй. Ягаад тэгэл маш их цаг хугацаа хэрэгтэй ш. Одоо нөхцөл байдал бидний хувьд бусадаас илүү хүнд байгаа шүү дээ, бид нар мэдж байгаа тэрийг. Тэгэхээр бид нар хэвийн байхын тулд бусдаас илүү өөртөөгөө ажиллах. Бусдаас илүү өөрийгөө хайрлах хэрэгтэй байхгүй юу? Тэгжээж тэр ийшээ хитрхи яваад байгаа ямиг буцааж нааш нь авчирна шүү дээ. Тэ? Тэгэхээр бусдаас илүү өөрийгөө хайрл, бусдаас илүү өөртөө анхаар, чамд бусдад бусдын хэлсэн үгэнд гомдоод шаналаа сууж явах тийм энерги хүрэлцэхгүй. Тэгэхээр хүүхдийнхээ уншиг авчаад өвчрөө болохгүй нэг 2 жил орчим байгаад байгаа шүү дээ. Тэр хооронд бол яг хөө манай уу сайжирсан л ахaltaа. Гэхдээ илүү 50 болоод жоох эрүүл ухаанаар сэтгэдэг болсноос хойш манай хүүгийн ахиц бол их хөөрхөн байгаа. Дадаглаад жилийн өмнө бид хоёр чинь үг хэлдэггүй байхад одоо бол бас хөөрхөн ярьдаг энэ төр болсон байгаа байхгүй. Тэгээд өөрийгөө ингээ ажиглахаар хитрхи их олон зүйлд санаа зовхоор мэдээж нөгөө нэг фокус алдагдана. Тэгээ юу чухлаа ирэмлэж чадхаа болдог. Тийм учраас нөгөө шийдвэр гаргалт
алдаатай болно гэх юм уу те нөгөө юу чухлаа ирмэлж чадахгүй байгаа юм чинь нөгөө гал унтраах маягаар диф тав л гэж яваад байгаа юм л да тий. А илүү тайван болоод нөхцөл байдалтайгаа эвлэрээд хүлэмжшөөрөөд одоо тэртээ аутизмтай хүүхэдтэй ээж эсвэл аутизмтай хүүхэдтэй гэр бүл гэдэг шошин бол надаас салахгүй байна. А энийг харин яаж нөгөө нэг бусдад богино хугацаанд хүлэмжшөөрүүлээд дэмжлэг авах вэ гэдэг юм уу тэр талаар жоохон бодоод өөрөө хүлэмжшөөрсний ардаас яг нөгөө зөв зам руугаа ороод тэгээ одоо бол жилийн дотор хүмүүс маань бүр нэлээд хөөрхөн ахиц төвшил гаргацсан байгаа. 2024 оны шинэ жилээр би хүүгээс ээжээ гэдэг үг сонсчвол болоодоо гэд нөгөө төгслийн дэвтэр гэх юм уу тий. Тэндэр ингээд биччихсэн яг санаад байт. Одоо бол нөгөөх чи ингээд бараг наттай жоохон маргалтнаа. Жоохон зөрүүд нь хөдлөл үгүй гэж үгээд тийм төвшөндөө хүрсэн байгаа. Тэгэхээр амаргүй хэцүү тий. Маш олон сэтгэл хөдлөлүүд холилдно. Маш олон хүнтэй зөрчил үүснэ. Гэхдээ бид нар бол одоо ингээд даван туулах хэрэгтэй, тэр хугацааг бол богинохон л байлгах хэрэгтэй байгаа тийм. Тий. Даван туулаад хугацааг богинохон байгаад тэгээд одоо 7 дугаар үед дээр очих юм бол ингээд бүх юм амар сайхан болох гэдэг юм бас биш. Тийм болохгүй. Амьдрал тэр чигтээ сургалтын талбай гэдэг байгаа шүү дээ. Ер нь бол дэлхийг чинь сургууль гэж үздэг ч яахад тийм одоо үзлүүд бас айгүйх байдаг. Дэлхий гэдэг бол өөрөө сургууль, том сургууль. Тэнд бид нар сурсаар сураад дуусна. Тэгээд би түрүү хэлсэн ш нөгөөд нэг аутизмтай хүүхэдтэй гэр бүлүүд аав ээжүүд тэр эмпати чадвар айгүй сайн болцсон байдаг. Амьдралын утга учир нь бас арай өөр болцсон байдаг. Тэ хүний оронд хүнийг тавьж үзээд хүнийг уучлаа. За яг тэ энэ мэдлэггүйгээсээ одоо болоод юм болж байгаа шиг ингээд хэлчлээ дээ гэдгийг ингээд ойлгодог болчтой тэ яванда. Тэгэхээр тэр болгончл бид нар амьдрал суралцаал авах. За тэгээд одоо би ингээ өөрийгөө боддог байхгүй хэрвээ манай охин аутизмгүй байсан бол би бүр амар давлан хүүхэн байх байсан байхгүй юу? Би бас өөрийгөө боддог. Тий. Өөстө чамтай болно. Өстө нэрэ ганцын зэрэг хүүхэд би бол өөрөө болгоно гэж. Өөстө нөхрөө бол зүгээр хөөрхөн өстө нэрэ толгойд цагдаал тий. Тэгээ тийм л байсан. Тэгээд одоо бол ингээд айгүй хөгжиж байгаа байхгүй юу? Энэ чинь одоо яг би хүний хувьд одоо карьерийн хувьд бол биш те одоо академик боловсролын хувьд биш яг би хүний хувьд айгүй хөгжиж байгаа хгүй ээж хүн яг ямар байх хэвтэй эхнэр хүн ямар байвал хэвтэй ер нь хүн ямар байх хэвтэй гэдэг дээр бол бүргөө энэ 3-4 жилд ингээд бүр ингээд пресслүүлсэн юм шиг хурдны халтаргийн цоц юм шиг нэлээд л өөрчлөгдсөн гэж боддөө шүү. Тэгэхээр энийг тэгэл сургалт гэж тооцоол тасралтгүй л нөө марафонтой зөвлөж ярьдаг штэ. Аутизмтай гэр бүлийг марафонд гүйж байгаатай зөвлөж ярьдаг. Тэр надаас аягүй онцсон юм шиг санагдсан шүү дээ. Тэгэл хитрхи зарим газар хурдан гүйчих юм бол нөцгөө болчих шүү дээ, тий. Тэр яг ингэж жигд хурдаар, тайван тэгтээ ингээд тасралтгүйгээд гүсээр хагаад одоо баринд ордог шүү дээ, тий. Тэр шиг бидний амьдрал бол яг тэр чигтэл марафон шиг л байх гэж төсөөлж байна. Аутизмтай холбоотой янз бүрийн мэдээллүүд маш ихээр одоо ингээд шүүлтүргүй явж штт тий. Та тэрий одоо мэдээллүүдийг яг одоо юм сэтгэл зүйч хүний үүднээс юу яаж хүлээж авдаг вэ? Одоо жишээлбэл сүүлд аутизм эдгэрдэг гэд тэр нэг мэрэгжлийн хүн маш зөрөгтэйгээр ярьсан байгаа байхгүй юу? Эрүүл хүн гэж эдгэрнэ гэдэг чинь эрүүл болно гэсэн үг хэлэх гэдэг шүү дээ. Эрүүл хүн гэж ямар хүнийг хэлдэг юм бэ гэд бодохоор эрүүл хүн гэж бол одоо алтан дунджийг хэлж байгаа байхгүй юу? Нормал. Бид нар ингээд шинжилгээ өгөхөөр ингээд тэдээс дээшээ доошоо байх юм бол энэ юм байвал нормал гэдэг шүү дээ. Тэгэхээр ингээд алтан дундаж их олонлогынхаа алтан дундаж дээр байвал бид нар энэ эрүүл хүн гэж бодох гэдэг шүү дээ. Тэгээ аутизмтай хүүхдийг болохоор энэ алтан дундажаас нэг үл ийшээ гажицсан, нэг үл ийшээ гажицсан. За ийшээ гажицсан одоо гоц ухаантай юм шиг те ийшээ олсон оюуны хомсдолтой мэтэр ингээ бодоо те. Тэгээ ингээ алтан дундаж руу явуулчвал бид нар амар гоё эрүүл гэж бодох гэдэг шүү дээ. Гэтэл энэ хүүхдүүд чинь цаанаасаа өгөгдөл нь тэр 5 мэдрэхүйн юмыг хүлээж авч байгаа тэр мэдрэхүйн өөр байгаад байна. Тэрнээсээ шалтгаалаад юмыг танин мэдж байгаа процесс нь бас ялгаатай байгаад байна. Хит зарим юмд анхаарал хандуулдаг, хит зарим юмд огт анхаардаггүй ч юм уу те. Тэрнээсээ хамаараад танин мэдхгүй тэр анхаарлаасаа хамаараад юмыг цээжлэх тогтоох чадварууд бас харилцан ялгаатай байгаад байна. Маш деталь анхаарсан юм а маш сайн тогтоогоод анхаараагүй хайсан юмнуудаа хайчдаг ч юм уу тий. За тэгээд энэ сайн муу, сайхан муухай, зөв буруу, гоё
гой бишийн тухай үнэлэлтүүд нь бүгд ч нөгөө алтан дунджаасаа хазаачаад байна. Тэрнээсээ шалтгаалаад энгийн одоо хэл ярианд орох те нийгэмшигт ингээд асуудал үүсээд байна. Тэгэхээр энэ бол одоо нөгөө нэг нормал руу дөхөх ойртуулах гэхлээр энэ хүүхдүүдийн цаанаасаа өгөгдөл нь ялгаатай байгаад байна гэдэг асуудал байхгүй юу? Тэгэхээр тэр нь одоо яг биологоосоо юм уу, генээсээ юм уу, байгалийн нөлөө элдв бусын технологийн хөгжил хүчин зүйлээс юм уу тэрийг одоо шинжлэх ухаан судалсаар л байна тий. Тэгэхээр бид нар бол алтан дундаж руу дөхүүлчгээрээ эрүүл болгочих гээд байгаа тэр хүсэл бол бидний л хүсэл байхгүй юу? Ээж аав нарын ч юм уу энэ багшийн ч юм уу энэ тэр нэг тэгж хилээд байгаа тэр хүмүүсийн төсөл байхгүй юу? Бид нар бол хүүхдээ байгаагаар нь хайрлаа, байгаагаар нь хүлийн зөвшөөрө гэдэг чинь өөртөөс тэр шүү дээ тий. Тэгээд чадж байгаа юмээ сайхан улам хөгжүүлээ, чадахгүй байгаа юмыг нийгэмд бие аваад явахт нь буюу амьдралын сайн сайхан байдалд нь одоо нөлөөлөх үйс юмар сургая гэдэг л асуудал байхгүй. Тэрнээс ч тэр бүгдийн тэр алтан дундаж руу аваачаад бүгдийн тэр айлд байж байгаа хүүхдүүдтэй заавал адилхан болох гол ингээл байхыгаа бид нэр эрүүл гэж үзэл тэгэл тийшээ зүтгээд ахна тийм чухал биш. Гэтэл нөгөө нэг хит мэдрээ зарим юмд хит мэдрэг байгаад тэрнээсээ болоод ингээд асуудалтай байгаа шүү дээ. Одоо жишээ нь хит дуу чимээ мэддэг болохоор нийгэмд гарчхаас айдаг ч юм уу төгшүүр үсээд байдаг ч юм уу тий. Тэгэхээр бид нар яаж яах гэхээр тэр дуу чимээг багаар тасгаад энэ бол тийм аймаар дуу чимээ биш ээ гэдгийг ингээд ойлгуулад тэрээр нөгөө хүүхдийн төгшүүр нь багаар арилаад ингээд гайгүй болдог ч гэдэг юм уу тий. Ийм байдлаар бид нар тэр хит мэдрээд байгаа юмдаа дасан зохицуулж байгаа л хэрэг байхгүй юу. Яг хөө зарим нэг одоо уламжлалтын аргаарч гэдэг юм уу янз бүрийн аргаар хүүхд өөрөө тэр мэдрэгчлүүд нас буурдаг тохиолдлууд байдаг л ах та тий. Хоол моолнд ингээд хит мухаа мэдрэхгүйгээр ингээд гайгүй хөнгөн айтайхан таатай мэдрээд ингээд засагдж байгаа тийм юмнууд байдаг л ах. Тэгэхээр тэр нөгөө аутизм эдгэрнэ гэдэг үгэнд нь нэг их ач холбогдол хэрэггүй эдгэрэх эрүүл байх гэдэг чинь зүгээр л алтан дундаж л гэсэн үг шүү дээ. Тэгэл тийм л болох гол хичээгээл байх нь бас тийм өөр өсвөл. Бид нэр зарим тохиолдолд үнэхээр гоцгүй бас нэг сэтгэл зүйч тэр аутизм энтертэй хамааралгүй нэг сэтгэл зүйч ингээд биччихсэн байхгүй. Маш ийм агуу том компаниудыг дандаа нарциссистууд бүтээсэн байдаг. Маш гайхалтай урлагийн бүтээлүүдийг дандаа шизофренууд бүтээсэн байдаг. Эдгэргээд иймэрхүү тэгээд эрүүл хүмүүс тэд нар зүгээр л байж лээ гэсэн гэдэг ичсэн нэг тийм пост би уншижсэн байхгүй. Тэрэн шиг нэрэл энэ хүмүүс ингээл энэ одоо хүн төрлөختний дотор тодорхой хэмжээний хувийг эзлэл амьдарч байгаа өөрийнхөө тууллаар ингээл явж байгаа мэдрэх юмаа мэдрээл туулах юмаа туулаад өөрийнхөө хувьд гоё муухай сайхан муухайг өөрөө л тэр хүн өөрийнхоороо тогтоогоол ойлгоол тасан зохицоол ингээл амьдарч байгаа юм л одоо байдгаа л шүү дээ. Тэгэл дэрийг бид нэр заавал гал хайрцаглал нөгөө их олонлог руугаа чих гэл ингээл шаардлага байхгүй. Яг түрүүсэн шнүүд нэг амьдралын сайн сайхан байдалд нөлөөлөх үйцээр одоо тий бүлийн мүлээд төртөөл ингээд байвал нь одоо тий зарим нэг юмыг даван туулахт нь туслах байдлаар ойртуулж болно. Гэхдээ нэг тийм туйлын цайр бол болгоно гэл эрүүл гэдэг чинь нормал гэсэн үг шүү дээ. Би Монгол эгчтэй дээр нэлийн олон сарын өмнө нэг контент үзсэн гэсэн чинь тэр Африкт аутизмтай хүүхдийг тэнд ч бас ялгаагүй нэг аутизмтай хүүхдүүд ингээл төрөөл байж явж байгаа шүү дээ. Тэгээд тэр омог гэх юм уу аймгийн соёл нь хүн хүүхдтэй боллоо тэр хүүхд нь буцаагаад өөрийг нь насан эцэслэлт нь асрах хэрэгтэй байдаг гинэ. Тэрнээ ингээ бат ихтгэл үнэмшилтэй байдаг. Гэтэл аутизмтай хүүхэд тэгж чадваргүй гэж үзэж байгаа. Тийм учраас ойд төрүүлдэг. Мэдэнгүүтээ ойд төрүүлдэг. Тэгээд тэр бол миний нөгөө нэг 2 жилийн хэцүү байж ах үед үзэж таарахгүй юу би рэндом цовгүүлж жагаад надад айгүй хүнд туссан гэх юм уу. Монголчуудын маань бас нөгөө үзэл суртал ер нь ойролцоо штэ үр хөвгтдээ боллоо. Ээж аавын оролцоо гэр бүлд бол маш их байдаг. Одоо өрх тусгаарлаад явсан чиг л их байдаг. Буцаагаад хүүхдтэй бараад ч амьдэрдэг нэг юм төстэй соёлтой хүмүүс бид нар тэгэнгүүт би дан ганцаараа манай гэр бүл дан ганцаараа хүүхдтэйгээ ажиллах нь өөрөө хангалтгүй байгаад байгаа байхгүй юу. Миний хүүхд яг сайжирч болж байна. Тэр бол сайн. Гэхдээ тэрний цаана дахиад хэдэн мянган хүүхд байна. Тэр хүүхдтэй ажиллаж байгаа ээж аав
тэр хүүхдтэй өдөр тутмын нийгмийн харилцаанд орж байгаа сургууль цэцэрлэгийн багш нар ах トゥ хамаатан сад ингээд зөндөө олон хүмүүс байгаа. Тэгээ тэр хүмүүс ингээд энэ хүмүүс маань маасаараа ойлголтоо сэтгэл зүгээ эрүүл ойлгож иж энэ хүмүүс чинь цаашдаа нөгөө аюулгүй нийгэмд амьдрах гэдэг шүү дээ. Тэгээд тэр Африкийн үтсэн контент бол надад ер нь бол жоохон хэцүү байсан. Тэр ч одоо маасаараа ойлгохгүй, онцлогийг нь мэдэхгүй, тэгээ яаж сайжрах арга олоогүй. Тэгээ ирээдүйд нь бүр ингээд гутран голцсон нийгэм байгаа даахгүй юу. Тэгээ ямар сандаа тэр хүний чинь ой төрүүлээд тэр нь ингээ хайчдаг гэдэг. Аз болж бас арайч ойд ингээд төрүүлчихээр хэмжээний ухамсартай бас биш юм да тийм манай монголчууд байгаа. Гэхдээ ер нь бол нөгөө нэг хүүхэд нь ээж аавыгаа асардаг гэдэг ийм бол тогтолцоо манай Азад бол байгаа шүү дээ. Хүүхэд нь ээж аав асраад ингээд явах хэрэгтэй гэдэг тийм тогтолцоо бол байгаа. Тэгээ би энэ дээр айгу өөдрөг бодолтой явдаг. Юу гэхэлэр аутизм уламл ихсээд байна. Энэ нэгдүгээр яг оншилгоо сайжирж байгаатай холбоотой. Гэхдээ хоёрдугаарт яалтчгүй байдал дээр ихсээд байгаа. Энэ нь магадгүй одоо олон төвчин зүйлээс хамаарж байгаа хэл та бидний одоо байглаас хэтэрхий холдоод байгаа ч гэдэг юм уу тий техник технологи хэтэрхий хөгжөөд байгаа ч гэдэг юм уу эсвэл нийгэм айгүй стресстэй болцсонтой холбоотой ч гэдэг юм уу эсвэл гений мутац юм ч гэдэг юм ингээд ямар ч байсан тасралтгүй ихсээд байгаа үнэ. Нэгдүгээрт хоёрдугаарт тархи судлалын шинжилгээ ухаан энэ ангаах ухаан айгүй сайн эрчимтэй хөгжиж байна тий гуравдугаарт энэ яваандаа зөвхөн одоо нэг гэр бүлийн нэг хүрхийн асуудал биш ингээд улс орны хэмжээний том асуудал болно. Одоо жишээ нь ингээд 20 хүүхэдтэй ангид л нэгээс 2 байгаад байна шүү дээ. Манай нөхцөл юм байна. Тэгэхээр чи хөгжингөө орнуудад бүр ч өндөр байгаад шүү. Одоо Америк, Солонгос энтерт бол бас л байгаад байна. Тэгэхээр ингээд энэ хүмүүс ч одоо яах юм ингээд бүгдээрээ ажиллаж байгаа хүмүүс ирээд тижээлгүүлээл ингээд тэтгэмж аваад ингээд амьдраад ах юм. Тэгэхээр тийм боломж уусаа байхгүй шүү дээ. Тэгэхээр энэ хүмүүст чаддаг юмар нь хөгжүүлээд нийгэмшүүлээд ингээд тасан зохицоод дундаа ингээд хамт амьдардаг тэр одоо нөхцөл боломжууд улам нэмэгдэнэ гэдэгт би бол итгэлтэй байдаг. Тэгээд хүмүүсийн хүлээн зөвшөөрлж ихсэн аутизмтай хүмүүс ч өөрсдийгөө би ялгаатай байна би одоо амьдрахгүй маань гэж боддгоо ээж аав нь ч тэгж боддгоо нийгэм нь ч тэгж боддгоо ингээ хамтдаа чадах юмаа хийгээд бие биендээ харилцан туслаад ингээ явдаг ийм нийгэм бол нэх удахгүй ирнэ гэж би одоо боддог. Дээрэс нь техник технологи хөгжлөөр одоо бол бүр амар болж штэ тэ зүгээр тэр тархины яг хаана ямар асуудал байгаад байгаагүй хизээ мүдгүй олчих байх ойлгочих байх гэж боддог. Тэгээд магадгүй бүр чип суулгацсан те. Ингээд чип суулгаад тэгээд нөгөө хөлт нэгэл явж байгаа гэртээр чип аваад аавцал аутизм таа. Тийм болчих юм билүү те. Тэгэхээр би энэ дээр бол ингээд нэг яадаггүй. Дараагийн нэг юм болохоор дөрөв хэлсэн шүү дээ нөгөө нэг аутизмтай хүүхдүүдийн ээж нар ингээд зөвхөн одоо чиптэй хүүхдүүдийг Монгол төдийг дэлхийд даяар ингээд айгүй их судалгаа ярил хайгуул хийдэг юм байна. Айгүй олон ингээд хөгжөөд идэг юм байна гэдэг те. Тэгэхээр энэ олон мянган ээж аав нарын хичээл зүтгэл гарна гэж боддог. Тэгэхээр нэг тийм хол биш байхаа. Тэгэхээр бид нар тэгэж одоо бол тэгэж Африк шиг буцаж ойроо төөрч мөрж явахгүй байхаа. Нөгөө асуудлаа шийдвэрлэх гээд ирсэн хүмүүс маань өөрөө бас аутизмтай хүүхэдтэй ээж байгаад тэг боддоор ингээ ярилцахаар айгу гоё байдаг мөнгөчтэйг ярилцахаар тэгээ сая бас ингээд нөгөө ирээдүйн ер нь ойрхон гоё гэгээлэг байгаа хаа гэдгсэн чи айгу амьдрах итгэл төрлөө гэдэг шиг ер нь бид нар яг тийм л байх хэрэгтэй баг тийм юуны тулд одоо энэ их хичээл зүтгэлийг гаргаж байгаа үлээ тий. За тэгээд айгүй их сэдвийн хүрээнд маш олон бодит жишээнээр өнгөрчдөг ярилцлаа. Танаас ингээд нэг асуугаагүй үлдээсэн ч юм уу эсвэл одоо хэлхийг хүсэж байгаа агуулга байвал та нэг за гарцсан гоогүй бүгдийг ярьчлаа да. Тэгээд дахиад одоо нэг онцлоод хэлэхэд ээж нар маань өөрсдийнхөө бодол мэдрэмжинд өөртөө цаг гаргаарай. Энийг л одоо өөрийгөө хайрлах гэж хэлдэг шүү, тий. Тэгэхээр өөртөө цаг гаргаарай, хэл хязгаараа тавиарай. Битгий бүр нуруугаа авчаарай гэж л одоо захиж хэлмээр байна да. Тэгээд 7 үе шат дамждаг. Энэ нь бол хүн болгоны ижилхэн. Тэгэхээр та муу даа ч юм уу эсвэл таны амьдрал
азгүй байгаа болохоор хүүхэд нь аутизмтай болоогүй. Тэгээд зөндөө олон гэр бүл энэ бүх зүйлийг даван тулаа явж байгаа. Харин яг тэр 3-4-р хамгийн хэцүү үе шатаа өөрөө өөртөөгөө гоё ярилцаад, бодол мэдрэмжөө ойлгоод, гэр бүлийнхээ хүмүүсийн дэмжлэгийг аваад ингээд гоё 1-р үе шатаас 7-р үе шат руу хурдан очих нь л одоо бидний ядаж өөрсдийнхөө төлөө хийж чадах, хүүхдийнхээ төлөө хийж чадах хамгийн том зүйл байгаад байна шүү дээ. За тэг өнөөдрийн маань ярилцлагын хүрээд өндөрлж ийн цаг цаваа гаргаад ирсэн мөнгөгчтэй маш их баярлалаа. Мөнгөгч маань одоогоор Саруул сайхан журны сэтгэл зүйн төвийн үүсгэн байгуулагч, сэтгэл зүйчээр ажиллаж байгаа. Тэгээд аутизмтай хүүхдтэй ээжүүдэд зөвлөгөө өгөхөд бол нээлттэй тийм ээ. Ингээд явж байгаа хүн байгаа. Тэгэхэд танд маш их баярлалаа. Дараагийн удаадаа дахиад бид өөр сэдвээр ярилцахыг бас үүсэхгүй. Хэрвээ та хэд маань мөнгөгчээс нь сонирхож байгаа асуултууд байвал бас нээлттэйгээр орж ирээрэй. Мөнгөгч маань нээлттэйгээр хариулах болноо. Тэгээд бид хоёрыг дахиад өөр сэдвээр яриулахыг хүсвэл бас тийм сэдвээ санал болгоорой гэж хэлмээр байна. За баярлалаа. За танд цаг зав гаргасан маш их баярлалаа гэж хэлмээр байна. Мөнгөлтөсэй. За маш их баярлалаа. Энэхүү подкастыг маш олон хүмүүсийн дэмжлэгтэйгээр өнөөдөр ингээ хүргэж байгаа. Kids and Co-гийн захирал Золбоо захиралтаа маш их баярлалаа. Extra Entertainment-ийн хамт олон баярлалаа. Алтан зуул найзтай маш их баярлалаа гэж хэлмээр байна. Эцэст нь хэлэхэд аутизмтайгаа хэдүүлээ ад жаргалтайгаар амьдарцгаая ээж аваадаа.